зөвхт байдлын төлөө хавчигдах гэсэд ерөөлтэй Тэнгэрийн хаанчлал тэднийх бас шагналтай гэдэг хэсэг байгаа шүү. За өнөөдөр бүгдээрээ Матай 5-ын 10-аас 12-ыг үзнэ. За энэ гарчгийнхаа дагуу мэдээж явна те. За энэ дундаас хаанчлалынхны за одоо бид нар уулан дээр сургаалын эхний оршил хэсгийн эхний одоо 9 ерөөлт дүр төрх 8 9 гэж ярьдаг энэ ерөөлт дүр төрхийг бид нар өнөөдөр дуусгах гэж байгаа. 8 9 дугаар гэдэг энэ хоёр нь бол хамтдаа ингээд нэг дүр төрхийг дэлгэрүүлж байгаа байхгүй. За арах юм бол ингэж байгаа. За хэдүүлээ ишлээ уншчих. Матай 5-ын 10-аас 12 гаргасан тийм. За 1 2 3 зөвхт байдлын төлөө хавчигдахсад ерөөлтэйе. Тэнгэрийн хаанчлал тэднийх юм. Надаас болж та нарыг хүмүүс доромжилж, хавчиж, та нарын эсрэг зүсэн бүрийн ёрын юм худлаар ярихад та нар ерөөлтэйе. Тэнгэр дэх шагналч нь агуу учир баярлцгаа, мөн хөөрөн баясцгаа. Учир нь та нараас өмнө байсан иш үзүүлэгчдийг тэд ийхүү хавчсан юм аа. Амен. За харах юм бол ингэж байгаа. 8 дахь ерөөлтэй гэдэг дүр төрх 9 дахь ерөөлтэй гэдэг дүр төрх хоёр нь бол нэг санаа байгаа байхгүй. Гэхдээ ингэж яагаад нэг санаа мөртлөө хоёр ингэ 8 дахь 9 дахь гэдэг ингээд хүмүүс хоёр хуваагдаад байгаа гэхээр ерөөлтэйе гэдэг энэ үг 9 удаа гарсан байхгүй. Тийм учраас 9 гарсан учраас 9 ерөөлт дүр төрх хаанчлалын дүр төрх байна гэж үздэг хүмүүс байгаа. Гэтэл одоо хэдүүлээ ингээд агуулгаар нь үзэх юм бол нэг санааг дэлгэрүүлснийг харж байна зэ. Тэгэхээр ингэж зөвхт байдлын төлөө хавчигдах гэсэн ерөөлтэй Тэнгэрийн хаанчлал тэднийх те. Дараагаар нь Есүсээс болж доромжлогдсон хавчигдан гүтгэгдэх гэсэд ерөөлтэйе Тэнгэр дэх шагнал нь агуу гэдэг энэ хэсэг байгаа байхгүй. За харж байгаарай. За энэ 9 дэх 8 9 дэх энэ ерөөлт дүр төрхийн өмнө нэгээс эхний 6 ерөөлт дүр төрх хэрүү итгэгч хүний дотор заяа. Итгэгч хэн нэгний дотор сүнсэндээ ядуу байдал, гим нүгэлдээ гашууддаг байдал, тэгээд сул дорой дорд дүр төрхөө ойлгосон байдал, тэгээд бурхантай болон бусдад зөв харилцаатай байхыг маш их үлсэж сангадаг тийм дүр төрх. Тэгснээ бурханаас тэрхүү инрэл тусламж хангагдаад бусдад ч гэсэн тэрүүгээрээ ингээд бусдыг инэрч тусалдаг тийм хүн мөн зүрхэндээ тэрхүү цэвэр ариун байхыг хүсдэг тийм зүрхтэй ийм эхний 6 дүр төрх хэрүү итгэгч хүний дотор бий болж эхлэх юм бол заяа шууд дараах үр дүн гарч байгаа байхгүй. Хоёр үр дагавар гарч байгаа юм заяа. Эхнийх нь юу вэ гэхээр өнгөрсөн хичээлээр бид нар үтсэн амар тайвныг тогтоож эхэлсэн заяа. Эхний 6 дүр төрх хэрүү итгэгч хүний дотор ямар нэг хэмжээгээр жоохон ч гэсэн байх юм бол шууд автоматар үр дагавар нь амар тайвныг тогтоод өгөн болоод эхэлсэн заяа. Шууд автоматар шууд цаанаасаа ингээд нөгөө тийм дүр төрх бэлэг авьяас нь тийм дүр төрх нь ингээд ажиллаад эхэлнэ гэсэн үг. Энэ болохоор эерэг үр дагавар. Эерэг гэдэг нь болохоор ингээд их гоё сайхан те бусдад сайн тааламжтай тийм одоо нөхцөл байдлыг бүрдүүлнэ тийм биз дээ те. Бусдыг бурхантай болон хооронд нь эвлүүлж байгаа нэг ийм дүр төрх. Тэгснэ эхний 6 дүр төрх ямар нэг хэмжээгээр итгэж хүний дотор байх юм бол ийм эерэг дүр төрх гарснаа бас сөрөг үр дагавар гарч байгаа зэ. Сөрөг тэр нь өнөөдрийг үзэх гээд байгаа зүйл. Хавчлагыг бий болгоод нэг хүмүүс нэгийг итгэж хүмүүсийг итгэж биш хүмүүс хавчаал, доромжлол, гүтгээл нэг юм хэрүүл маргааны юм итгэгч хүн бий болгож байгаа байхгүй. Эхлээд амар тайвныг бий болгож байгаа. Тэгснээ бас зэрэгцээ зарим хүмүүст нь ийм хэрүүл маргааны өөмөн самааныг бий болгож байгаа. Тэгэхээр да нэг дор амар тайвныг бий болгосноо бас өөмөн самаа юм шал эсрэг ийм хоёр үр дагавар гарч байгаа юм автоматар бий болно заяа. Эхний 6 дүр төрх итгэгч хүний дотор тодорхой хэмжээнд байх юм бол эерэг үр дагавар, сөрөг үр дагавар хуйлаа гарна заяа. Ямар нэгэн байдлаар заашгүй гарч энэ дэлхий дээр байгаа л бол. Тийм учраас энэ 8 дахь дүр төрхийг Есүсийн 8 9 дахь дүр төрхийг 9 ерөөлт дүр төрх дотор эзэн бүр заавал оруулаад байгаа байхгүй бүр. Тэр утгаа бүр задлаад давтан 2 удаа бүр ерөөлтэй гэх бүр хамгийн чухал бидний одоо ойлгож мэдэх ёстой юм хэсэг байгаа даа. Тэгэхээр бид нар ингээд одоо энэ дээр харж шүү те. Матай 5-ын 10-аас 12 дээр болохоор хардаа итгэгч эхний 6 дүр төрх. За тэгснээр 7 дахь нь амар тайвны хүртэл. Одоо ингээд харах юм бол эхний 6, 7 амар тайван гэх бүгд сайн дүр төрхөд байгаа зү. Их гоё те. Ямар ч тийм хин нэгний хорлсон юм байхгүй. Дандаа ийм бусдад болон бурханд өөрт нь хамгийн сайн зөвхт
ийм дүр төрх. Тэгсэн чинь хамгийн сүүлд нь хавчлага бий болж юм. Тэгснэ Матай 10:34 дээр илд Есүс хүртэл өөрөө хамгийн зөвхт байдлын хамгийн төгс тэр нэгэн хүртэл ирээд Есүсийн 3 жилийн амьдралын нүр дагаварт нь илд хүртэл бий болсон. Бид нар өмнөх жилээр үзсэн шүү дээ. Илд хүртэл хамгийн төгс зөвхт байдлын дүр төрхтэй Есүс хүртэл Есүсийн одоо байгаа байдалд нь хүмүүс реакц хийхэд илд гэдэг ийм хуваагдал. Цаашаа харах юм бол Луг 12-ын 51-ээс 53 дээр хуваагдал бий болж байгаа. Энэ зайлшгүй гэдгийг цөмөр ойлгох нь амар чухал байгаа байхгүй. Дама илгээлтийн эзэд сайн мэдээд харааж байгаа. Ер нь нийгэмд ер нь ямар ч итгэгч хүн яг зөвхт эхний 6 дүр төрх ямар нэг хэмжээгээр байхал юм бол найдвартай ийм зүйл болно гэсэн үг байхгүй. Тийм учраас өнөөдрийн энэ дүр төрхийг зайлшгүй үзээд бэлэн байхгүй бол шууд буруу бүдрэх магадaltaй гэсэн. Юу болж байна энэ ч нэгэ те. Тэгснэ Иохан 3:19-оос 20 дээр бид нараас үзсэн шүү дээ те. Гэрэл ирсэн чинь гэрлийг үзий яддаг бас реакц гараад ирсэн шүү дээ. Реакшн те. Тэгээд харанхуй харлаг гэрлийг үзий ядаад тэр үзий ядалтан сүлд Есүсийг алхахад хүргэсэн те. Тэг гих мэтчлийн ингээд ийм дүр төрх зайлшгүй ийм реакц үр дагавар ийм сөрөг үр дагавар гараад байгаа байхгүй. Тэрийг одоо өнөөдрийн бидний үзэх нь бол ийм сөрөг үр дагавартай нүүр тулж чаддаг дүр төрх байхгүй. Хавчлаг, гүтгэлэг, доромжлог ирэх үед өөдөөс нь зөв байх тийм дүр төрхийг бид үзэх гээд байна гэсэн. Сөрөг байдал дунд. Гэтэ энэ сөрөг байдлыг бий болгож байгаа нь итгэвч өөр байхгүй. Тий, эхний 6 дүр төрх байгаа учраас тэд нарт ийм. За ингээд харах юм бол ингэж байгаа. Одоо 8 9-ийн хооронд уялдаагаа хэвлэл харъя зөө. За ингээд 8 дахь дүр төрх буюу 10 дугаар ишлэлээр байгаа тий. Зөвхт байдлын төлөө хавчигдагсад ерөөлтөе. Тэнгэрийн хаанч тэднийх гэж байгаа. За ингээд харах юм бол ингэж байгаа. Энэ 9 дахь ерөөлтөе гэдэг дүр төрх нь 8 дахьаасаа тусдаа 9 дахь биш 8 дахьаа дэлгэрүүлсэн гэдгийг зөмөр ойлгон заяа. Одоо маш тодорхой. Харах юм бол ингэж байгаа. Яг ингэ харагдана. Зөвхт байдлын төлөө гэсэн чи 9 дээрээ надаас болж миний төлөө, Есүсийн төлөө гэдэг улам илүү нарийн тодорхой болж байгааз. Эхлээд зүгээр зөвхт байдлыг бурхантай зөв харилцаатай байхын төлөө, бусадтай зөв харилцаатай байхын төлөө ингээ хавчигддаг хүмүүс гэсэн чинь 9 дээрээ улам ингээд дэлгэрүүлээд задлаад Есүсийн төлөө, Есүсийн үгээр, Есүсийг эзнээ болгосон Есүсийн удирдлагаар явдаг замын дагуу гэдэг. Нөгөө нэг юм хэрхэн яаж бурхантай зөв харилцаатай байх юм? Есүсийн дотор. Бусадтай яаж зөв харилцаатай байх юм? Есүсийн хайраар. Ингээд илүү яг тодорхой болж байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд дэлгэрүүлж байна гэсэн. Тэгснээр зөвхт байдлын төлөө хавчигдагсад гэж байгааз. Тэгсэн чинь 9 дугаар дүр төрхтөр бас зөвхт байдлын төлөө хавчигдагсад дээр нь нэмээд задлж байгаа. Доромжлогдож байна. Бас гүтгэгдэж байгаа. Тийм бооз хавчигдах гэдэг энэ үг нь яг адилхан грек үгнээс байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд илүү дэлгэрүүлж байна гэсэн. Тэгснээр зөвхт байдлын төлөө хавчигдагсад ерөөлтөе Тэнгэрийн хаанчлал тэднийх гэж ийм ганц ийм тодорхойлт энэ шагнал байсан бол энэ ерөөл байсан бол 9 дээрээ илүү дэлгэрүүлээд Тэнгэрийн хаанчлал тэднийх дотроо Тэнгэрийн хаанчлал дотроо орж байгаа хүмүүс дотор шагнал гэдэг юм яригдаад эхэлж байгаа байхгүй юу? Бүх хүмүүс Тэнгэрийн хаанчлалд орно. Гэхдээ эдгээр хүмүүс нь Тэнгэрийн хаанчлал дотроо шагнагдах хүмүүс байхгүй юу? Бүр илүү ингээд нарийн болж байна гэсэн үг. Тийм учраас энэ дэлгэрүүлсэн одоо тэгэхээр ерөөдөө бол 9 ерөөлт дүр төрхийн оронд 8 ерөөлт дүр төрх 9 дэх нь 8 дахыгаа дэлгэрүүлсэн гэж үзэж болж байгаа байхгүй юу? Тийм. Гэхдээ 9-гээ явах юм бол бас адилхан нэг юм бас ярьж болно. Гэхдээ ерөөдөө бол утгаар нь ингэж ойлгол илүү зүгээр. За тэгснэ дэлгэрүүлэхээс гадна 8 дахь дүр төрх нь 8 дахь дүр төрх нь төрхөөсөө 9 дахь дүр төрх нь илүү хувьчилсан болгож байгаа зэ. Харах юм бол ингэж байгаа. Зөвхт байдлын төлөө хавчигдагсад ерөөлтөе Тэнгэрийн хаанчлал тэднийх гэж байгааз. Тэднийх гэдэг нь болохоор биеийн төлөөний 3 дахь биеийн төлөө байхгүй юу? Одоо монгол хэлэнд болохоор би гэдэг чинь 1-р бие байхгүй юу? Би. Чи, та гэх юм бол 2-р бие. Эсвэл бит хоёроос тусдаа тэд нар гэх юм бол 3-р бие болчихдог байхгүй юу? Тэнгүүт энэ хардаа зөвхт Тэнгэрийн хаанчлал тэднийх юм гэдэг нэг юм 3-р бие дээр ярьж ирсэн аа. 9 дээрээ илүү бүр ингээд хувьчилсан болгоод надаас болж та нар гэдэг. Одоо яг ярьж байгаа хүмүүст хандаад эхэлж байгаа байхгүй юу? Гэт ерөнхий юм ярьжсанаа шууд надаас болж Есүсийн төлөө миний төлөө та нар чи доромжлогдож хавчдаж гүтгэх юм бол Тэнгэр дэх чиний шагнал чинь агуу гэдэг. Тэдний гэдэг юмасаа илүү ингээд хувьчилсан болгож байгааз. Тэгэхээр ингээд ерөнхийдөө бол 9 дэх нь 8 дахьыгаа дэлгэрүүлсэн бас 9 дэх нь 8 дахьаа илүү хувьчилсан болгож байгаа гэсэн. Хувь чанартай. Тэр утгаараа ингээд 8
ерөөлт дүрдэх гэж үзвэл илүү зүгээр байгаа. За тэгэхээр ийм асуулт гарч иж байгаа байхгүй юу? Тэгвэл 8 ерөөлтөө 9 дэх зүгээр дэлгэрүүлсэн бас ховжилсан болгосон юм бол яагаад 9 ерөөлтөө гэж байгаа юм бэ гэдэг асуулт байгаа. Яагаад ерөөлтөө гэдэг те blessed гэл нөгөө өгүүд нь байгаад байгаа. Тэнгүүт хардаа энэ дээр Джон Маккартер гэдэг доктор маш чухал нэг юм гаргаж иж байгаа тайлбар. Тэрний юу гэхээр хардаа Библиэлд давталт заяа. Нэг юмыг 2 удаа давтаж байна гэдэг нь маш чухал санаа хэлэх нэг талаараа. Нөгөө талаараа зайлшгүй давтах шаардлагатай байгаа заяа. Нэг юм санааг илэрхийлэхийн тулд илүү дэлгэрүүлж илүү дэлгэрүүлсэн, илүү хувьчилсан болгоо тайлбарлахтаа хүртэл дахиад ерөөлтөө гэдэг үгийг оруулж ирснээр энд нэг маш чухал нэг санааг илэрхийлээд байгаа байхгүй. Нэгдүгээрт энэ 8 дахь буюу дэлгэрүүлсэнтэйгээ 9 дахь нь маш чухал биднэрт бүр маш чухал ингээд байнга дотроо тээгээд явж их бүр бамбаага болгоод байнга сэрэмжтэй явж их чухал гэдэг санаа нэг талаараа нөгөө талаараа давтах шаардлагатай байгаа бүр 2 удаа давтах заяа. Тэр нь юу вэ гэхээр хавчлаг зовлон эдэлж байгаа хүмүүс дабл ерөөл гэж байгаа юм заяа. 2 дахин илүү ерөөгдөн гэдэг санаа байхгүй. Илүү ерөөгдөн гэдэг санаа. Өөрөөр хэлбэл хардаа Тэнгэрийн аалал орохоос гадна шагнал яригдана гэсэн үг байхгүй. Тэнгэрийн аалалд орох нь угаасаа шагнал заяа. Тэнгэрийн аалал мөнхийн амьч нь өөрөө угаасаа шагнал шүү дээ. Шууд ялалтын титэм өгж байгаа заяа. Гэтэл тэр дотроо дахиад бүх хүмүүс хавчигддаг үү те? Бүх хүмүүс амар зовдоггүй үстэй. Тэ? Итгэснийхаа дараагаар нь амар зовлон идлэг байж байгаа те Тэнгэрийн улс руу явсан хүмүүс ч байгаа. Гэтэл Паул шиг те асар олон хүмүүс олон жил зовж бүр ингээд мастер буюу амиа бүртэл зориулаад бүр ингээд амьдараа шатаалгаж байгаа, цовдлуулж байгаа, толгоогоо завшуулж байгаа. Нёро хааны үед бол бүр ингээд модон дээр өлгөөд ингээд бамбарт шатаагаад ингээд нёро хаан ингээд цэцэрлэгээ ингээд гэрэлтүүлж исэн тийм байлаар харгислалт өртсөн итгэгч нар байгаа ш. Тэд нар тэгээд яг адилхан Тэнгэрийн аалалд ороод цаана ялгаа байхгүй биш байхгүй юу? Илүү дабл ерөөлтөө Тэнгэрийн аалалд орон дээр нэмээ шагнал гэдэг юм яриад байгаа байхгүй. Тийм учраас ерөөлтөөг давтаж бүр 2 удаа хэлж гинэ гэж. Одоо эхлээд хардаа нэг энэ зүйлийг ойлгох юм. Хавчигдагсад за зүвт байдлын төлөө бас Есүсийн төлөө хавчигдагсад ерөөлтөөе Тэнгэрийн аанчлал тэднийх дээр нэмээд Тэнгэр дэх шагнал яригдж байна. Бүр шагнал чинь агуу гэж байгаа шүү дээ өнөөдөр ишлэл дээр. Тэнгэр дэх шагнал чинь агуу учир хөөрөн баярлцгаа гэж байгаа. Тэгэхээр одоо энд цөмөрөө нэг хідэн зүйлийг ишлийг харъя заяа. Итгэгч нарын хувьд шагнал гэдэг юм яригдана. Тэр үсэн шүү дээ. Итгэгч нарын хувьд хамгийн ихний ерөөлөл ерөөсөө Тэнгэрийн улсад орж байгаа нь өөрөө шагнал. Үнгүү бэлэг шүү дээ, тэ. Тэгсэн чинь хавчиг зүгээр итгэлийн амьдралаар амьдарч ирсэн тэр дунд нь зарим итгэгч нар бүр хавчлаг аваад байгаа байхгүй юу? Хавчлаг бусдаар хавчигдаад, доромжлогдоод, гүтгэгдээд нэг юм илүү хүнд зовлон аваад байгаа. Тэр хүмүүс нь Тэнгэрийн хаанчлал шагнал яригдж байгаа. Тэрийн шагнал гэдэг зүйл нь яг Библийн дагуу Библийн дагуу ойлгох гэдэг цөмөр ойлгох хэрэгтэй. Юу гэсэн үг вэ гэхээр зарим хүмүүс ингэж бодоод байгаа байхгүй юу? Аврал авж байгаа нь шагнал шүү дээ. Авралаас тусдаа Тэнгэрийн хаанчлалд ороод аврагдсан хүмүүс дотор нь зарим нь илүү шагналтай, зарим нь бага шагналтай, зарим нь шагнал байхгүй гэдэг юм байхгүй шүү дээ гэж бодох гэдэг байгаа байхгүй юу? Гэтэл Библийн дагуу тийм биш байгаа байхгүй юу? Аврагдсан хүмүүс бүгд дотор нь шагнагдж байгаа хүмүүсийг ялгаатай байгаад байгаа байхгүй юу? Одоо ингээд хэрхэн зүвт байгаа, хэрхэн итгэлийн амьдралаараа зөв амьдарч чинь хэрхэн те одоо нөгөө нэг явах ёстой замаараа явж байгаа учраас гэрэлтэж байгаа учраас харанхуйг хайрлаж байгаа хүмүүс энэ балиар гэрэлтээд байна. Энэ мөн гэрлийг унтраагаа ичээ гэдэг ингээд хавчаад, гүтгээд, доромжлогдоод нэг юм тэр байтгаа заримыг нь хүртэл амийг нь хүртэл аваад, заримыг нь алаад, заримыг нь загалмаа дээр одоо шатаагаад ийм итгэгчнэрийн түүхэнд болоод байгаа шүү дээ. Тэдгээр хүмүүс нь яалтчгүй эзэн шудраг уушаад бүр илүү ялгаатай шагнал гэдэг юм яригдж байгаа гэдэг зөмөр энэ нь Библийн дагуу гэдэг зөмөр харъя заяа. За зөмөр Матай 6-гийн өнөөдөр бид нар Матай 5-ын 10-аас 12-ыг үзэж байгаа. Одоо дараагийн бүлэг Матай 6-гийн 1-ээс 4-ийг зөмөр харъя. 1 4 гэдэг 2 ишлэл дээр. За би уншиж та нар хараа заяа. Матай Библийг гаргаад Матай 6-гийн 1-ээс 4. За би яг 1 4 2 дээр нэг гол харагдах юм. За харж байгаарай. Та нар за ерөнхийдөө бол итгэгчнэрт хандж хэлж байгаа гэж хэлж болно заяа. За ингээд сонсогч нартаа, шав нартаа та нар бусдад харуулах гэж хүмүүсийн өмнө зүвийг үйлдэхээс сэрэмжлэхтэн
эс тэгвэс хараа тэнгэр дэх эцгээс чинь гэж байгааз аль хэзээ эдгээр хүмүүст нь бурхан аав тэдний эцэг нь аав нь болцсон байгааз тэнгэр дэх ааваас чинь аль хэзээ аав нь болцсон тэнгэрлэх ааваас чинь та нарт шагнал олдохгүй гэж байгааз итгэгч биш гэмтэн хүн бурханы охид хөвгүүд болно гэдэг нь аврал ахгүй юу? Аврагдсан заяа. Тэгсэн чи хараа аврагдсан хүмүүст та нар аль хэдийн аврагдсан. Та нарын аавч нь бурхан аавч болцсон. Тэгээ аврагдсан гэсэн үг. Тэгээ аврагдсан хүнийхээ амьдралаар амьдарч байхдаа та нар зөвхт үйлдэлүүдээ бусад хүмүүст харуулах гэж буюу дэлхийд таалагдах гэж зөвхт байдлаа үйлдээд явдаг энэ нэг байдал нь өөрөөр хэлбэл хараа дэлхийг таалагдахгүйгээр бурханд таалагдаад явж байгаа юм бол дэлхийг хавчдаг байхгүй юу? Яг гэрэлтэл явж байхад хавчна. Тэгсэн чинь энэ дээр болохоор үгүй. Бурханд биш. Нөгөө харанхуй хүмүүс таалагдах гад, дэлхийг таалагдах гад ингээд зөвхт байдал үлдэх юм бол аврал байхгүй гэж яриаггүй. Аавч аль хэзээ аавч болцсон аавгад харин шагнал олдохгүй гэж байгааз. Тэнгэр дэх эцгээс чинь та нарт шагнал олдохгүй. Тэгэхээр аврагдсан хүмүүс дотроо хавчигдах тэр үр дагаврыг хүрэхгүй тийм зүвт яваад байгаа хүмүүс аахгүй бүр ингээд. Юусе гэрэлтгээс айхгүй заяа. Ингээд зүвт яваад байгаа хүмүүс нь үр дагаварт нь зайлшгүй хавчлага ирж байгаа. Гэсэн тэр хавчлагтай хамт ингээд шууд шагнал яригдж байгаа. Удахгүй бас нэг гоё юм хавчлагтай хамт зэрэг өгдөж байгаа заяа. Тэр нь ингээд хамт явж байгаа. Тэгэхээр ингээд харах юм бол Библиэнд байгаа маш тодорхой авралаас тусдаа шагнал яригдж байгаа. За дахиад замаараа 1-р Коринт 3:14-15-ыг гаргая. 1-р Коринт 3-р бүлэг. За энэ татар дахиад одоо бас авралаас тусдаа шагнал яригдж байгаа цөмөр харна. 1-р Коринт 3-ын за 11-ээс нь уншия заяа. 1-р Коринт 3:11-ээс та нар дагуулаа хараарай за. Учир нь тавигдсан суурь болох Есүс Христээс өөр суурийг хинч тавьж чадахгүй. За одоо энэ дээр нэг суурь яригдж байгаа юм заяа. Нэг одоо энэ барилгаар дүрслэн заяа. Барилгын суурь нь Есүс. Есүсийн сайн мэдээ заяа. Үнэгүй аврал. За Есүс. Энэ үнэгүй авралын энэ суураас өөр суурийг хинч тавьж чадахгүй. Есүсийн сайн мэдээнээс Есүс Христийн загалмай үхэл амьдлаас. Тэгээ тэсний 12 дээр хэрв хэн нэг нь энэ суурин дээр одоо ардаа хэрв хэн нэг нь гэдэг нь одоо би шууд тайлбарлсан юм яриа авчи зөө. Ингээд судлаад тайлбарлсан юм. Хэрв хэн нэг нь буюу тэр суурийг авсан загалмайгаар аврагдсан итгэгч нар заяа. Аврагдсан итгэгч нар дундаас хэн нэг нь энэ суурин дээр за одоо харж байгаа галт шатдаггүй материалууд байгаа заяа. Энэ суурин дээр галт шатахгүй те шатаад алга болохгүй мөнгө, эрдэнийн чулуу. За тэгснэ мод шатанпаа болж эхэлж байгааз мод өвс сүрлээр барьвал ажил болгоно нь илэрхий болно. Учир нь мөнөөх өдөр шүүлтийн өдрийг ярьж байгаа. Есүс Христ 2 дахь ирэл удахгүй ирэх. Мөнөөх өдөр үүнийг харуулна. Ажлыг нь ажлын тодорхой болно. Юу гэвээс энэ нь галаар илчлэгдэх ба гал нь хүн бүрийн ажлын чанарыг шалгах болно гэж байгаа. Итгэгч нарын ямар итгэлийн амьдралаар амьдарж байгаа буюу зарим нь хардаа Есүс Христээр үнэгүй аврагдсан сайн мэдээ үнэгүй аврагдсан тэр авралынхаа амьдрал дээр яг Библи одоо бид нар ингээд дараа нь ингээд 6-аас дуудахгүй ингээд үзэж эхлэх. Нуулан дээр сургаалын ийм амьдрал нь зөвхт амьдрал, ийм амьдрал нь зөвхт харилцааг баахан ингэж явуул зөв шүүгээд нөгөө нэг нарийн замын тодорхой ингээд замыг цөмөр газрын зургийг үзээ эхэлсэн зэ. Гэсэн чинь тэрний дагуу яг явж байгаа хүмүүс нь яг гэрэлтэж байгаа хүмүүс нь хавчлаг авах гээд байгаа шүү дээ. Яг зөв явж байгаа хүмүүс нь юу гэхээр Есүс Христ үнэгүй аварсан аврал дээр алтаар мөнгөөр эрдэнсийн чулуугаар байшин барьж байгаа буюу итгэлийнх нь амьдрал нь тийм яг галаар ингээд гал дундуур гарсан чинь шатаад алга болохгүй тэгээд мөнхөө усад байшинтайгаа орж байгаа байхгүй шагнал гэсэн үг байхгүй. Тэгсэн чинь зарим нь болохоор ингэж амьдрах нь зөв шүү гэсэн чинь тэрүүгээр нь амьдрахгүй. Үнэгүй аврагдсан чинь тэгэл болоо. Би зүгээр хүссэн амьдралаар амьдрна. Заавал цулаанд явах ч албагүй. Үнэгүй аврагдсан гэвээс дээ. Найз нам уучлсан гэвээс дээ, тэ. Ингэх их албагүй. Энэ хүнтэй би хэрэлдсэн ч бол нэлэхгүй гэж бодсон. Тэгээд ингээд яваараа битгий бие бинийгаа яагаар битгий үзий хатаараа гэд баахан юм хэлээд байхад тэрүүгээр нь явахгүй бол зүгээр л суурны ялч Христэс нь тавьсан зүг суурь байхгүй. Гэхдээ яг аврагдсан хүн бол шүү дээ, тэ. Зарим нь аврагдаг хүмүүс байгаа байхгүй. За тэрийг бол ярихгүй зэ. Яг аврагдсан байлаа гэж бодоход Есүс Христийн гой тавьсан суурин дээр өөрсдийнх нь за би өөрийнхөө итгэлийн амьдралаа ингэж амьдрнаа. Би цулаандаа явахгүй хаяа сард нэг удаа явъя, эсвэл жилд нэг удаа явъя гэд өөрөө цохоогоод байгаа амьдралаа. Тэр нь болохоор ингэж сүрлээр байшин бариад, модоор байшин барьж байгаа, өвсөөр байшин барьж байгаа гэсэн. Тэгсэн чинь эзэн шудраг учраас шүүлтийн өдөр
галаар ажиллана. Амьдралынх нь сонгол үйлдэлүүд нь ингээд галаар шалгагдсан чинь нөгөө Тэнгэрийн аанчлалын тэрхүү алдарт нийцэхгүй тэр амьдрал өөрсдийнх нь барьсан амьдралынх нь төлөвлөгөө, амьдралын хэм маяг нь шатагдчихж байгаа байхгүй. За тэгээ чааш нарах юм бол ингэж байгаа бүр тодорхой болгоно. Юу гэвээс те энэ нь галаар ичлэгдэх 13-ыг уншиж байгаа шүү. 13-ын төгсгөл. Энэ нь галаар ичлэгдэх ба гал нь хүн бүрийн ажлын чанарыг шалгах болно. 14. Хэрв хин нэгний үүн дээр барьсан ажил нь үлдвэл нөгөө нэг зөвхт явж байгаа хүмүүс учраас ингээд шатамхай биш амьдралаар байшин барьцсан учраас үлдэж байгаа. Үлдвэл хардаа тэрээр шагналаа хүлээж аавна гэж байгааз. Шагналаа аавна. За тэгсэн чинь нөгөө хэд нараа үлдэхгүй заяа. Шатагдана. Тэгсэн чинь тэд нар яах юм? Харъя. Хэрв хин нэгний ажил нь шатвал тэрээр хохирол амсна. Энэ хохирол гэдэг нь зүгээр аврагдахгүй гэдэг юм хэлж байгаа юм биш үү гэж хүмүүс бодож магадгүй. Үгүй аврагдана. Энэ өөр юм яриад байгаа. Шагналгүй гэдэг юм ярьж байгаа. Батлаатахж тэгвэл гэх юм чаашна ингэж байгаа. Хохирол амсна. Тэр өөрөө гал дундуур гарсан мэт боловч аврагдана гэж байгааз. Та нар өөрсдөө ингэж хаашаа явж байгаа. Тэгэхээр арда гал дундуур гараад хохирол амсаад байшин нь шатчихж байгаа юм зэ. Үйлдэлүүд ямар ч хэрэггүй, шал хэрэггүй аврагдсан үний ингээ амьдралаар амьдраа. Тэгээд ямар ч хэрэггүй хэдэн жил амьдарч байгаа. Итгэж хүн мөртлөө. Тэгвэл ямар ч шагнал байхгүй. Тэгвэл аврагдана гэж байгааз. Гал дундуур гарсан мэт боловч өөрөө аврагдана. Арай гэж аврагдана зэ. Тэгэхээр энэ яалтчгүй ингээд энэ шагнал гэдэг зүйл ингээд арай өөр илүү зөвхт явж байгаа. Илүү ингээд бүр өөрийгөө золиослоход одоо өнөөдөр үзэх гээд байгаа юм. Зөвхт байдлын төлөө хавчигдагсад гэдэг энэ дүр төрх рүү орж чадсан тэдгээр хүмүүсүүдэд шагнал гэдэг нэрдэд байгаа байхгүй. Тэр шагнал нь бүр мөнхөд эдлээ дуусахгүй тэр гайхалтай мөнхийн зүйл яригдаж байгаа. За 2 дугаар Коринт 5:19 мөр харъя. За энэ дээр та нар уншиж шүү. 2 дугаар Коринт 5:10. Заолцсон уу? 2 дугаар Коринт 5:10. За олсон нь уншичаарай. 1-2 3 Учир нь хүмүүр муу сайнч юу үлснийхээ төлөө биеэрээ хариуг авахар бид бүгдээрээ Христийн шүүх суудлын өмнө гарч ирэх ёстой. Амен. Энд дээр гэж байгаа хараа. Учир нь хүн бүр хараа. Уг нь Монгол орчуулга бас жоохон тийм зэ. Хүн бүр биеэрээ муу сайныг юу ч үйлдэлсэн хариуг авахар гэдэг уг нь хэсэг байхгүй юу? Англи дээр ч шууд гэж харагдаж байгаа. Та нар харах юм бол энэ хараа энэ махан бие дотроо байх та, энэ дэлхий дээр байх та, энэ биеийнхаа энэ махан бие дээр байгаа одоо энэ бодиттой энэ амьдралаараа сайныг үйлдсэн ч вэ, мууг үйлдсэн ч вэ бид нар буюу итгэгч нар Христийн шүүх суудлын өмнө хариугаа буюу яг ингээд нэг үл шагналаа аав, нэг үл шагналгүй гэдэг үгээр сонсоод тэгтээ аврал руугаа явна. Тэгэхээр шагнал гэдэг юм ингээд ялгаатай яригдаж байгаа. Гэхдээ мөнхөн улсад орж байгаа нөөрэ яалтчгүй шагнал мөн заяа. Гэхдээ мөнхөн улсад орж байгаа нөөрэ бүгд баярлан заяа. Ямар гоё юм бэ? Эзнийг мөнхөд алдаршуулаад ёстой гоё шагнагдаагаад явна заяа, явна. Тэгэх дотроо алдар ялгаатай гэж байдаг байхгүй. Зарим нь яалтчгүй ингээд арай өөр нэг хэмжүүс байгаа заа. Хэмжүүр байгаа байхгүй. Тэр нь яг юугаараа ялгаатай гэдгийг бид нар бол мэдэхгүй. Библиэр тодорхой хэлээгүй заяа. Тэрийг бол яг нууцлалцж байгаа байхгүй. Одоо жишээнтэй оргилтэй одоо энэ хинээс одоо батаагаас болохоор илүү царайлаг гэдгээр ялгаатай ч юм уу те. Эсвэл бол батаа оргилоос илүү баян. Тэгэхээр мөнгөөр ялгаатай. Энэ илүү авьяастай. Авьяасаар ялгаатай. Тэгээ энэ болохоор илүү аав ээж нь илүү мундаг байр суурьтай. Тэгэхээр танил талаар ялгаатай гэдэг нэг юм ялгаа байгаа даа бас. Мөнхөн улсад яг юугаар ялгаатай гэдгийг мэдэхгүй зэ. Тэр нь яг Библи хэлэхгүй байгаа байхгүй. Тэгтэл яалтчгүй ялгаатай шагнал нь ялгараад байгаа юм зэ. Тэгэхээр тэр ялгаа нь энэ дэлхий дээр маш бодиттой зөвхт байдлын төлөө ингээд зовж хавчигдж байгаа нэг юм маш бодиттой одоо зарцуулт байгааз. Одоо ингээд дэлгүүрт ороод ингээд шүү дээ. Дэлгүүрт ороод 10,000 төгрөгийг худалдагчид өглөө. Би 10,000 төгрөгөөр би одоо ингээд хоосорж ин заяа. Миний төрөвчнээс 10,000 төгрөг хоосроод би 10,000 төгрөггүй болцсон. 2 секунд заяа. Тэгтэл би 10,000 төгрөг байхгүй болцсон. Надаас гарцсан. Би золиослогдсон. Хариуд нь 10,000 төгрөг одоо юу вэ? 10,000-ийн одоо юу гэх нэг хоол ч юм уу нэг юм торт авлаа. Хариуд нэг юм авч байгааз нэг юм төлжиж нэг юм авдаг байхгүй юу? Тэгэхээр тэр шагнал нь ардаа маш бодиттой гэдгийг яаж мэдж болж байгаа гэхээр энэ дэлхий дээр байгаа төлбөр нь маш бодиттой байгаа байхгүй юу? Маш бодиттой бусдаар хавчигдаад зовоо зарим нь үхэж байгаа юм. Зарим нь тэ одоо ингээд маш бодиттой энэ дэлхий нэг юм өвдөх хэмжээний
бодиттой зүйлсүүд байгаа байхгүй. Тийм учраас шагнал маш бодиттой гэсэн юм бол. Маш бодиттой эзэн шударга учраас. За хамгийн сүүлийнх нь Илчлэл 22:12 энэ маш гоё ишлэл. Илчлэл 22:12. За би уншия. Есүс Христ энэ хамгийн Библийн хамгийн сүүлийн бүлэг шүү зэ. Харагтун би удахгүй Есүс хэлж байгаа. Харагтун би энэ харагтун гэдэг нь хүртэл амар гоё хэсэг байхгүй. Манайха наашаа хардаа анхаарч идэв. Энийг харж байна уу гэдэг нэг тийм хэсэг заяа. Тэр хүн болгонд яг харагдахуйцаар ирнэ гэсэн үг байхгүй. Бүр мэдрэмжийн хэмжээнд хүртэл. Тэр харагтун би удахгүй ирнэ. Хүн бүрд үйлдэснийхэн дагуу буцаа төлөх шагнал минь надтай хамт байгаа гэж байгааз. Шагналыг бариад ирж байгаа байхгүй. За окей. За тэгэхээр энэ дээр гэж байгаа. Сая бид нар юу ütсэн бэ гэхээр өнөөдрийн бид нар уулан дээрх сургаалын Бурхны хаанчлалын дүр төрхийн сүүлийн 8 9 2 нь хамтдаа гээд зөвхт байдлын төлөө хавчигдагсад 9 нь арай дэлгэрүүлээд Есүсийн төлөө хавчигдагсад гүтгэхсэд доромжлох гэсэд шагналтай гэдэг шагналыг биднээсээ Библийн дагуу ойлголт гэдгийг бид нар үзлээ. Тэгээ энэ бүх итгэгч нарт яг адилхан биш, ялгаатай. Хэр хэмжээний золиос төлбөр төлж ийн төдий хэмжээний шагнал ягдж байгаа. Энэ маш бодиттой зүйл гэдэг сая бид нар хэдэн Библийн ишлэлээр харлаа. За одоо бүгдээ зовлон хавчлах гэдгийг цөмөрө утга учир нь ойлгоо заяа. Зөвхт байдлын төлөө зовгсод хавчигдагсад Есүсийн төлөө зовгсод хавчигдагсад гэдэг тэгээд байгаа шүү дээ. Тэгэхээр яг хавчлах зовлон нь юу гэсэн үг юм? Тэгээ энэ дээр энэ бас Библийн дагуу нэг юм ойлгох ёстой чухал зүйлсүүд байна. 2 дугаар Тимот 3:12. За би шууд уншиж авчих цахимны хөднөөс. Өнөөдөр бид нар бас их тарах 1:30-аас тарах шүү дээ. 2 дугаар Тимот 3:12 ингэж байна. Үнэн дээр Христ Есүс дотор сүсэг бишрэлтэй амьдрахыг хүсэгч бүх хүн хавчигдах болно. За одоо ингээл хардаа яг Библийн дагуу бидний хүлээж байгаа амьдрал яригдж эхэлж байна гэсэн. За одоо ингээл яриад эхлэнгүүтэл яг цаг бага байна. Гэтэ уг нь ингээд ярилцлага өрнүүд бол ингээд зөндөө юм ярьж болно. Одоо жишээ нь юу вэ? Аврал үнгүй аварчаад тэ аврал ингээд тэ сайн сайхан ачаа болох хөнгөн гिचээд яагаад зүг явж байгаа юм уу? Заавал хавчигдна гэж яриад байгаа ингээд асуулт гарч ирдэ шүү дээ. Тэгэхээр тэр бол одоо удахгүй цөмөр ямар тодорхой хэмжээнд хариулна. Тэгэхээр ер нь ингээд цаашаага улам гүнзгийгээд бид нар ярилцах боломжтой. Ямар ч сан Библиэр маш тодорхой хэлж байгаа юм гэж байгаа байхгүй юу? Есүс дотор хардаа сүсэг бишрэлтэй буюу зөвхт явж байгаа хүмүүс Бурхантай зөв харилцаатай байхыг хичээгээ яваад байгаа, бусдтайгаа зөв харилцаатай байхыг хичээгээл яваад байгаа. Тэр нь Есүсийн хэлсэн үгээр Есүстэй адилхан байдаг хүмүүс байхгүй юу? Тэгээ тэгж явж байгаа хүмүүс нь бүх хүн заавал хавчигдна гэж яваад. Тэгсэн чинь зарим хүмүүс хавчигдахгүй мэдээж байдлууд гарч ирэх шүү дээ, тэ. Тэр нь нэг бол эзэн хавчлахын зүйлийг өгөөгүй байж болно. Эсвэл зөвхт сүсэг бишрэлтэй амьдрахыг хүсэхгүй итгэж нар гэж байгаа байхгүй юу? Тим нэг юм балчир мах бодихоороо яваад байгаа тий. Тэгээд бүр ингээд эзэн бүр ингээд хайртай хүүхдний ялцчгүй болцсон. Тэгээ хайртай хүүхдээ өөдөөс нь өгөнд нь орохгүй байгаа учраас сүлдээ ингээд банк хүртээгээд сахилгажуулдаг гэдэг Библийн санаа байгаа. Сахилгажуулна. Тэгэхээр нэг юм ялгаа яригадаад байгаа сэтгэж хүмүүс дотроо. Тэгээ яг аврал бол бид нар аврал бол аль эзний үнгүй ирсэн. Гэхдээ яг энэ дэлхий дээр аврагдсан хүний амьдрал нь өөрөө биднээс шалтгаалаад байгаа байхгүй. Бид нар яг тэр замаар явах уу үгүй юу? Явах юм бол зайлшгүй хавчлага ирнэ гэж ярьж байгаа. За ямар ч ингээд Библийн дагуу яг явж байгаа санаа цөмөөр сонсоод яваад байна. За энэ хавчлага тэгэхээр гэж Иохан 15:18-аас 20 дээр бас ийм санаа байгаа. Иохан 15:18-аас 20 дээр гэж байна. Хэрв ертөнц та нарыг үзэн ядвал та нараас өмнө намайг үзэн ядсныг мэдгтэн. Есүс хэлж байгаа. Яг загалмаа цав тутах яг өмнөх оройн хэлсэн. Хэдхэн цагийн өмнө хэлсэн үг байхгүй юу? Хэрвээ ертөнц таныг үзэн ядвал та нараас өмнө намайг үзэн ядсныг санаарай. Та нар ертөнцийнх байсан бол ертөнц өөрийнхнийгөө хайрлахсан. Харин та нар ертөнцийнх биш гагцхүү би та нарыг ертөнцөөс сонгосон юм а. Тиймээс ертөнц та нарыг үзэн яддаг. Боол эзнээсээ илүү агуу биш гэж би танарт хэлсний санагтун. Тэд намайг хавчсан бол та нарыг бас хавчих болно. Тэд үгийг минь сахисан бол та нарыг бас сахих болно. Янзын үг байгааз. Тэгээд яг нөгөө санаа яваад байгааз те. Бид нар зөвхт байх юм бол хоёр үр дагавар гарна. Нэг нь амар тайван эхний юун дээр гарч ирсэн те. Хоёр эерэг үр дагавар гарч байгаа. Амар тайвныг тогтоох байдлыг маань
хүлээж аваад санал нэгдээд амар тайван тогтоод бурхантай эвлэрхнийг үр дагавар гарч ийн. Гэсэн зарим нь болохоор шууд эсэргүүцсэн. Юу гэрлээ унтраа бити миний балиар имийг ил гаргаатай. Тэгээд гэрлийг нь ламбыг нь шатаагаад өөртөө харанхуй үйлстэй хайртай учраас. Тэгээд үзий ядна гэсэн юу хавчна гэсэн. Гэтэ ингэж бидний хавчж байгаа нараа яагаад та нарыг хавчж байгаагаар та нараас өмнө хамгийн зөвхт байсан нэгэн Есүс шүү дээ тий. Хамгийн зөвхт байсан. Гэсэн чи хамгийн зөвхт дэлхийд хідэж байхгүй төгс хүнийг хавцсан. Бид нар зөндөө уншдаг шүү дээ тий. Хавчаа сүлээ загалмаа цуглаа алдсан. Тэгэхээр боол эзнээс илүү аав гэж байхгүй. Эзнийг нь хавцсан юм чинь боол болсон бид нарыг хавчна гэж ярьж байгаа. Тэгээ энийг яриад байгаа нараа яг ингээд зүв явж исэн чинь хавчлага ирээд ингээд ээж ааваас чинь түрүүн бид нар үзсэн чинь Лук өнгөрсөн хичээл дээр Лук дээр те хэрүү ээж аав чинь итгэхгүй болвол та нар ээж аавын чинь хооронд хуваагдал бий болоод байгаа байхгүй. Бүр тэрийг эзэн бий болгохын тулд ирсэн гэж ишлэнэ байгаа. Илд авчирхаар ирсэн. Гэтэ би илд авчирмааргүй байна. Би хуваагдмааргүй байна. Ээж аавч ч гэсэн хайлмаар байна. Гэт ээж аавд ч гэсэн цуглааны үүд нээлттэй. Ээж аавдаа ч гэсэн та нар сайн мэдээ тараагаад гэсэн чи ээж аав чинь би ихтэй яг та нарыг гэж яриаг шүү дээ. Ерөнхий нөгөө нэг хэлэх гэж санаалж байгаа тий. Тэр удаа ихтэй нөхөр хоёрын хүртэл зарим нэг итгэхэд зарим итгэдэггүй. Тэгт яагаад ингэж байгаа вэ? Нөгөө хүн чинь өөрөө дотор нь нэг юм харанхуйг үзэн хайрлж байгаа, гэрлийг үзэн ядж байгаа нэг юм хувийнхан дүрдэх байгаа байхгүй. Тэр нь шууд реакцлаад ингээд хооронд нь хуваагдал бий болж байна гэсэн. Тэр 6 жил байгаа бол заавал хавчих юм. Яг тодорхой хэмжээнд хавчлаг буюу түрүүний ялгаатай байлгүй гэсэн. Эхний 6-тай нөгөө нэг дүр төрх байх юм бол хоёр үр дагавар заавал гарна. Нэг нь болохоор шууд ингээд ямар гоё юм бэ гэж та нартай нэгдээд эхэлнэ. Тэр нь амар тайван ингээд ингээд нэгдэл бий болоод эхэлнэ. Нөгөөх нь та нарыг эсэргүүцээд эхэлнэ. Заавал бий болно заяа. Гэхдээ эхний 6 байна уу гэдэг л асуулт байгаа байхгүй юу? Эхний 6 байхгүй хар мянган итгэгч нар байгаа байхгүй юу? Дамаа одоо та нар Монгол гэл одоо ингээд Монгол тэгээ бодох юм бол одоо Монголын нийгмийг харна гэл харах юм бол итгэгч нарын хэр хавчиж байна. Тэ? Хэр бүр ингээд бүр бодиттой хавчлаг юу болж байна. Бараг байхгүй шүү дээ. Одоо бид нар удахгүй үзсэн. Энэ ингээд шууд нэг зүйлийг оншилчихж байгаа байхгүй. За та цөмөр Галаат 5-ын Галаат 4:29. Галаат 4:29. За одоо энэ дээр маш чухал санаа байна. Хамт унших уу? Олсон. 1-3. Харин тэр үед махбодоор төрсөн нь сүнсээр төрснийгөө хавцсанчлан идүүгээ мөн тэгж байна. За харах юм бол ингэж байгаа хараа. Өмнө ингээд Исаак, Ишмаэл хоёрын талаар гарч байгаа байхгүй юу? За тэр нь яг гол нь гэж байгаа. Авраамийн хоёр хүүхдийн тэр үед одоогоос Есүсээс 2000 жилийн өмнө, одоогоос 6000 жилийн өмнө хараа нэг ийм Авраамийн хоёр хүүхдийн хооронд ийм нэг нэгнээ хавцсан үйл явдал болж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь нэг нь болохоор махбодоор төрсөн нь Ишмаэл заяа. Ишмаэл одоогийн арабч. За тэр нь яг Ишмаэл тухайн үед Ишмаэл сүнсээр төрсөн яг Сарагийн хүүхэд Исаак байхгүй юу? Энэ ухаа сүнсээр буй амлалтын хүүхэд. Тэгсэн чинь дөнгөж төрснийхэн дараагаар нь махбодоор төрсөн нь сүнсээр төрснийгээ хавчиж байгаа нэг үйл явдал гардаг байхгүй юу? Тэгээ одоо ч гэсэн исламчууд тий юдэчүүдийг ингээд байнга Израилууд айлж маар ингээд боён болж байгаа. Тэр яг ямар тэр яг биш чухал энэ дээр ингэж байгаа сартаа сүнсээр төрснийгээ хавцсанчлан идүүгээ ч юм уу тэгж байна гэж байгаа юм. Тэгээ түүхэн утгаараа ч гэсэн яг нь болж байгаа. Гэхдээ тэр нэг чухал биш. Хамгийн гол нь юу гэхээр итгэгч нар үл итгэгч нар байхгүй юу? Махбодоор төрсөн гэдэг нь зүгээр л ээжээсээ төрсөн сүнслэг дүр төрхөн сэргээгүй сүнслэг зүйлд мэдрэмжгүй үсрээл аим шиг кино үзэхээр нэг өө гэдэг. Тэгэл нэг юм цагаан сараар ч юм аяа нэг сүнслэг болно. Тэрнээс биш яг ингээ манусын ингээд сүнслэг бүр ингээд эзэнтэйгээ ярилцаад ариун сүнстэйгээ нөхрөлтөөд ингээд маш бодиттой нэг юм үзэгдэл ийм дүр төрх юм мэдхгүй буюу зүгээр махбодоор амьдарч байгаа хүмүүс байхгүй юу? Гэсэн тийм хүмүүс нь сүнсээр төрсэн хүмүүсийг хавчдаг гэдэг нь одоо ч гэсэн яг энэ хിവэр байгаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр үйл итгэгч нар нь итгэгч нарыг зайлшгүй хавчна. Есүсийг хавчсан чинь адилхан Есүсийн дагалдагч нарыг хавчна гэсэн үг. Тэгэхээр хавчлага одоо энэ хүртэл юу яриад байгаа вэ? Хавчлага зовлон зайлшгүй гэдгийг яриад байгаа шүү зөө. Хавчлага зовлон зайлшгүй. Хавчлага зовлон үүсэхгүй байгаа бидний асуудал шүү. Уулын мэдрийг үүсгэх хэрэгтэй юм байна шүү. Үүсэх ёстой. Гэхдээ яг зүгээр зөө. Одоо бид яг удахгүй нэг юм үзэн зөө. Хавчлага зовлонгол хүсээд явах нь буруу зөө. Одоо яг юу хүсэх гэдэг нь цөмөр одоо үзнэ. Гэхдээ үр дагавар нь хавчлага заавал бий болох хэрэгтэй байгаа байхгүй юу? Ер нь бол.
За тэрийг ямар ч зүйл ингээд бодож байгаарай. За одоо хараа энд нэг чухал ишлэл байна. 1-р Коринт 4:9. За 1-р Коринт 4:9. Гаргасан уу? За 1 2 3 Учир нь элч биднийг бурхан үхэх ял ноогдогсод мэт бүхний адаг болгосон гэж би боддог. Юу гэвээс бид ертөнцид Тэнгэрлэгч нарт ч хүмүүст ч үзвэр болжээ. За тайлбар нь энэ маш гоё тайлбар байна. Маш чухал. Паул хардаа энэ санааг хэлэхдээ Паул 12 элч нараас бараг 13 дахь дутууд үрсэн мэт би элч гэж ярьдаг байхгүй. 13 дахь элч гэж Паулыг бараг хэлдэг. Тэнгүүд хардаа энэ Есүсийн үед байсан, анхны цуглааны үед байсан, 1-р зууны үед байсан энэ элч нар байна шүү дээ. Өөрсдийгөө юу гэж хэлж элч нарыг төлөөлж Паул 13 дахь элч юу гэж хэлж байгаа гэж ийм бистар байгаа байхгүй юу? Элч нар өөрийгөө бид нар хамгийн адаг болгосон гэж бол бурхан өөрийнхөө төлөөлөгч элч нараа адаг болгосон. За энийг санаж байгаа. Нэг имийг Ромын нэг имийг дүрсэлж байгаа байхгүй юу? Нэг имийг дүрсэлж энийг өөрсдийнхөө тодорхойлж байгаа. Нэг баахан зүйлийн адагт нь болгоод адаг болгосон. Тэгэд үзүр болгож байгаа хамгийн төсөөлн те. ертөнцид ч Тэнгэрлэгч нарт ч хүмүүст ч үзүр болжээ. Хамгийн адагт нь тэгснэ үзүр болгоод тэгээ үзүр болгоод хамгийн адагт нь явж байхдаа юу руу чиглээ явж байгаа гэхээр үхэл тэ бүр өөхөх ялтан болоод явж байгаа. Баахан хүмүүсийн хамгийн адагт нь чигсаад явж байгаа юм. Нэгдүгээр адагт нь тэгснэ баахан хүмүүс үзүүлэн болоод ингээд гудмаар ингээд баахан хүмүүс ингээд үзүүрэн болоод явж байгаа юм. Тэгээд доогolж моглоод тэгснэ хаашаа чиглээ явж байгаа гэхээр өөхөх ялаа авах гал ял руугаа явж байгаа байхгүй. Тэгээ ингэж хардаа хамгийн Библийг бичсэн хамгийн мундаг жинхэнэ нөгөө нэг зөвхт байсан нөгөө Есүсийн суурин дээр алтаар байшингаа барьсан шагнагдахтаа үнэхээр илүү шагнал авах үйц. Тийм мундаг хүмүүс нь энэ дэлхий дээр байхдаа яг ингэж төрсөлж байгаа байхгүй. Адагт үзүүр дооглон болоод доог тохгүй болоод тэгээд үхэл рүүгээ явж байгаа. Энийг юугаар төрсөлж байгаа гэхээр ингэсэн гинэ Ромын эзэнт гөр нөгөө цэргийнхаа ингээ Ромын жанжин баахан ингээд энэ тентхийн хүмүүсүүдийг ингээ улс үндэстнүүдийг ингээд тулдаад ялчаад Ромынхон хот руугаа орж ирдэг гинэ. Тэнгүүд нь генерал нь жанжин хамгийн уртталтай явна зэ. Хамгийн урттал тэгээд тухайн орноос идэлсэн ингээд элдвийн анзын идэж уух юм уу нөгөө очир алмаз мараад бөөх юм баах юм араас нь цэрэг айрам гэсэн хамгийн ардталт нь одоо энэ дадаг хамгийн ардталт нь тухайн Ромчуудад ялагдсан улсын нөгөө нэг боолууд нь заяа. Хамгийн ардталт нэг хоригдлууд нь ингээд гинжтэй. Нэгдүгээр адагт нь ямар ч хэрэгчлээгүй тэгснэ үзүр болдог гэнэ. Хүмүүс ингээд чулуун болоо шидээл ингээд өндөг нөгөө хамаг маа шидээл аамуу балиараа үндэстэн хогчин манай Ром агуу та нар үхэж гэл үзүр болж байгаа юм зэ ингээд. Тэгснэ үхэх ял буюу тэгэнгүүтлээ ингээд хаашаач явдаг вэ гэхээр ингэж очингуутлаа нөгөө нэг том колоссеум гэж ярьдаг байхгүй. Том ингээд нэг юм стадионд очингуутлаа. Тэгээд бар арслангуудтай тулдаа тэгээ үхэл тусдаг. Эсвэл бол ингээд хооронд нь зодтолдуулаад гладиатор гэж ярьдэн штэ. Тэгээд нэг үзүүр юм болоод ингээд доог тохгүй болгоод ингээд үхэх ялтай ойлгомжтой тэгээ явдаг хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр ардаа хавчлага зовлон гэдэг зүйл нь бурханлаг улам мундаг байх юм бол түрүүлсэн штэ 2 дугаар Тимот 3:13 дээр Есүс дотор бурханлаг зүвт байдаг бүх хүмүүс нь зайлшгүй авчигдана гэдэг юм ярьж байгаа байхгүй. Тэгээ энийг хадаа ингээд гэсэн цараа айлгаж байгаа юм шиг айлгаад байгаа юм шиг боловч энэ нь айх шаардлагагүй бодохгүй хэлэн зэ. Айх мэдээж аимшигтай гэдэг хэлсэтэй маш бодиттой үхэл аим. Гэхдээ бүх хүмүүс байна уу гэдгийг мэдэхгүй тэр бол Бурхны асуудал. Тэгээ гол нь урьдчилж бэлтгээд байгаа байхгүй. Урьдчилж бэлтгэхийн давуу тал нь юусоо аим маш чухал. Тулаанд ороод гэх юм бол тулаанд орохоос өмнө шууд цэрэг татагдлаа буу бариуллаа буутахын ч заахгүйгээр шууд тулаан руу яв. Гэдэх юм бол нэг алхаал үхэн штэ. Гэсэн чинь ардаа хүн аврагдлаа. Тэгээд аврагдаад дахин төрөөд шууд маргаашаас нь тулаанд ордог байхгүй угаасаа. Тэгэнгүүт та нар аврагдсан хүн бол шууд тулаанд орцсон байгаа зэ. Гэсэн чинь тэр тулаан ингээ бидний хавчих гад хүлээж байгаа. Тийм учраас гэхдээ эзэн ингээд одоо бид нар удахгүй үзсэн тохирох хэмжээнд нь төлөвлөгөөний дагуу товлсон цагтаа товлсон хэмжээгээр нь эзэн зөвшөөрнө. Шууд аймаар сорилтод оруулахгүй заяа. Үүс намдар хүртэл Паулыг хүртэл ингээд баг гэдэг байхгүй. Гэхдээ хамгийн төсгөлд нь баг
үхэлтэй нүр тулуулаад тэгээд амьлуулт үйлсэн ихнийхээ аял дээр. Ихнийхээ аял дээр тий. Тэгэхдээ наана ингээ баг. Тэгтээ хард ингээд байгаа байхгүй та. Зайлшгүй ирнэ. Тэгэхээр наан цөмөрөө бэлтжий, буудаад сургая. Ингээд зөрөгтэй болъё, чадвартай болъё, бамбаага зүй. Ингээд ирэхээр заавал өөхөх алдаггүй байхгүй. Тулаанд орно хавчлагд ирнэ. Гэхдээ туулаад гарна заяа. Туулаад гарах чадварыг өгөх нь эрхэн зайлшгүй. Гэхдээ туулаад гарах чадварыг нь эзэн өгөө дотор нь ариун сүнс байгаа, хүч байгаа. Ингээд эзэн өөрөө үгүй энэ хүүхэд маань те одоо энийг бол дааж чадахгүй. Би энийг зөвшөөрөхгүйгээр сатан зарим нь зөвшөөрөхгүй. Үйл хөдлөгч нар зөвшөөрөхгүй. Гэтэ зарим нь зөвшөөрнө. Гэтэ зөвшөөрж байгаа нь ч гэсэн хэцүү байхгүй да. Тэнгүүт нэг ийм бодол төрж магадгүй заяа. Ер нь бол төрдөг угаасаа. Баптизм хүртэл шууд маргааш яасан ингээл амар хэцүү боллоо гэж ярьдаг хүмүүсүүд. Тэр нь яг бодиттой тийм болсон юм уу мэдэхгүй байна зэ. Тэгэхээр үнэхээр тийм болсон бол ингэж асуумаа санагдаж байгаа байхгүй. Тэгвэл аврагдангуут буюу ингээд сатаны хаанчлалаас үйл итгэж бүх хүмүүс сатаны хаанчлалд байгаа зэ. Өөртөө бол тэрийг мэдэхгүй. Бид нар өөртөө хөвчлөөдөө би өөрөө амьдралынхаа эзэн. Яг Библи болохоор сатаны мэхэн мэдэлтэй байгаа. Тэгсэн чинь тийм хүмүүс нь энэ дэлхий дээрээс хэцүү амар тайван бас амьдран дээр нэмээд өгөхөд шууд галтаа там руу орно. Тэр нь бүр аим шигтэй. Тэгсэн чинь үнгүй авралыг өгье гэж байгаа. Тэг үнгүй авралыг авмаар байна уу? Тэгсэн авъя. Тэг үнгүй авралыг аавн заяа. Тэгсэн үнгүй авралыг аваад шууд тэнгэр улс руу явахгүй байхгүй. Өөрөөр хэлбэл үнгүй авралыг аваад шууд өгөхгүй үстэй. Үнгүй аврал нь ямар амттай гэдгийг энэ дэлхий дээр мэдрүүлнэ бага. Тэгээд тэр аврагдсан хүн ялдаг амьдрал тэгээд бусдыг нь ч гэсэн ингээд та нар ийм гой үнгүй авсан бэлгээ очиод хайртай их нэртэй хайртай хүүхдтэй энэ гой үнгүй бэлгээ авчиад өгөх үү? Өгмөөргүй миний ихнэр өгөх чиг би өөрөө л шууд одоо тэнгэр улс руу явмаар нь хэлэхгүй үстэй тий. Хайртай хүмүүстэй ч саварчмаар. Тэгэхээр энэ дэлхий дээр яалчгүй байгаад байгаа. Тэгэхээр энэ дэлхий дээр байхад яалчгүй тэр зовлон ирж байгаа. Тэнгүүт нь тэгвэл зовлон ирж байгаа юм бол ямар аймаар юм бэ? Зайлшгүй зовлон ирнэ гэж юм. Нөгөө мундгууд нь ч гэсэн зовж байгаа юм байна. Үхсэн юм байна. Бүгдээр Йоханнос бусд бүгд үхсэн байхгүй бүр ингээ Петр хүртэл уруугаа харуул зовлогдоод ингээ толгой молгоо Паул завчуулаад бүгд үхэж байгаа. Тэгээ энийг харангуутлаа хардаад аврагцсан итгэж ингэж бодох уу? Хөө ямар аймаар юм бэ? Болио. Тэ Египтээс гарсан нөгөө нэг 2 сая египтчүүд Израильчууд болио буцаад Египтэд очиж боочлогдъя буцъя гэдээ мангацсан шүү дээ. Тэрнтэй адилхан болио буцаад нөгөө хавчлагаас нь айгаад болио буцъя гэдэг юм уу? Тэгвэл юу ярих вэ гэхээр амар мөнхийн үхэл яригдэн шүү дээ. Тэг мөнхийн үхэл нь илүү амар байна. Энэ дэлхий дээр л зүгээр зовж ивэл жаргаж ивэл. Энэ дэлхий дээр ч гэсэн жаргахгүй заяа. Сатан нь хамгийн бүр энэ аймаар нарийн заяа. Та ойлгуул их зүгээр. Еврей номдэр энийг ярьдаг байхгүй. Еврей 6 дээр яригдана. Еврей ингээд энэ Еврей 3 6 ингээд ярьдаг байхгүй. Юу гэхээр хамгийн төгс илчилт ойлголтыг сайн мэдээг ингээд ойлгоод аваад амтлаад ингээд мэдэрч ийснэ буцаад явж байгаа хүмүүст ямар ч дахиж гимшил авралын гимшил ярихдаггүй. Дахиж сайн мэдээ хүчингүй болно гэж ярьдаг байхгүй. Тэгэхээр яана гэж сатан шууд ална. Тэгвэл яа хавчлага авахгүй зүгээр хавчлага авахгүй ингээд зовхгүй байжснаа шууд өгчилтэй гэх юм бол өхөө тэгээ дуусахгүй шүү дээ. Нөгөө аймаар энэ бүр бодтой энэ дэлхий дээр зовлонгоос ч илүү зовлон эхэлнэ шүү дээ. Тэгээ маш логиктой бодохгүй сатан ингээд амар зүүн худлаа айцсаар итгэснээр хүрт яах гэдэг байгаа байхгүй. Гэтэ одоо би зүгээр юу гэж ойлгож байгаа те. Логикоор яриад байгаа юм зэ. Гэтэл дээр нэмээд хавчлагтай хамт идсэн бас гоё юм өгөн зэ. Тий. Зөвхөн юу ч өгөхгүй байсан ч гэсэн хавчлах нь гоё ихгүй юу. Нөгөө аймаар юмас арай дээр ихгүй юу. Аврагдсан тэгээ хавчаад. Гэтэл хавчлагтай хамт идсэн бас хүчийг өгж байгаа. Нэг асуулт асууж байгаа. Тэг хана. Юу? Бохын хавчлаг сөрөл. Аха. Бид үхэх хүсдэг болоо. Юу зэрэг Есүс заасан гэдэг заасан. Тий. Тэр сөрөлтөнд бидний юу ороод авч байгаа гэдэг. Тий. Тэрийг харах юм бол бохын ингээд бид сөрөлтөнд ороод хүсдгүй юм шиг санагдав. Тий. Тэгж байгаа үстэй. Энэ дээр болохоор заавал хавчлаг зовлон. Тий. Бохын үстэй бол үсэх юм. Одоо хамгийн хоёулаа Библиэр байгаа тий. Энд Библиэр нэ хавчигдагсад ерөөлтэйе гэж байгаа үстэй. Тэгсэн нөгөө талдаа бидний хавчлаг зовлонд бүү оруулаач. Бид хүсдэггүй нэг хавчлаг зовлон нэг сорилт байгаад байгааз сорилт. Тэнгүүд энд ингээд тайлбар хэрэгтэй болж байна гэсэн үг. Тэгээд ингээд энэ бол бас нэг сэдв Библи судлалын сэдв. Довчхон тайлбарлах юм бол гим нүглийн
сорил гэж байдаг байхгүй юу? Гим нүглээс болж орж ирдэг зовлон сорил гэж байгаа. Энэ тэрнээс биш байгаа зү. Зөвхт байдлын төлөө. Тэр дээр ярьсан сорилтын төлөө. Гим нүглийн төлөө байхгүй. Тэрэнд ямар ч шагнал яригдахгүй зэ. Мунхаг байдлаасаа болж сорилтонд орж хавлагдж байгаа хүмүүс ямар ч шагнал байхгүй, бүр ямар ч хэрэггүй. Тэрийг битгий оруулаа шиг тийг хэлж байгаа байхгүй. Гим нүглийн хүслээсээ болоод гим нүгэл үлдээд тэгээ тэрнээсээ болоод гим нүглийн үр дагавраа ингээд зовж байгаа, өвчин тусч байгаа, ингээд өр зээлэнд баригдаж байгаа ямар ч шагнал байхгүй зэ. Бүр эзэн мунхага хинэ одоо чи хизээ ухаарах юм бэ гэдэг. Тийм ихснэр зөндөө байгаа. Тэгээд цулаанда явдгуугаасаа болоод өөр тэр бүтэнсээ өдрөө өөр юм хийж ийснаа. Тэгээд тэнд нэг юм машин дөмөргөлдөө эсвэл тэнд нэг юм болоод тэгээд би хэлээ хэвчтэй. Хамтран цуглахыг та нар ингээд маш чухалчлаа. Хамтран цуглаж байгаа эзний өдрийг ариун нарсах эзний өдөр та нар хамт цуглаж их үед чинь би оршин тэнд ингээд та нар ингээд бүх юм ч өгнө зөндөө юм ярьсаар байтал мангатж байгаад ингээд явсныхаа дараагаар нь эзэн минь ээ гэх юм бол ерөнхийдөө бол мунхаг гал гэж ярьж байгаа байхгүй. Тэ ойлгосон тий? Энэ өөр яригдж байгаа шүү. За одоо энд нөгөөд чинь. Одоо энд. За ингээд дараа хавчлаг зовлон ирэх нь гарцаагүй гэдэг цөмөр ойлголоо. Бүр ингээд мундгууд нь бүр илүү хавчлаг авж гин. Тэгээ тэр нь бүр ингээд Паул өөрийнхөө бүр маш тодорхой тайлбарласан. Ромын тулааны ялсан жагсаалаас. За одоо цөмөр Филиппо 1-ийн 29-ийг цөмөр харъя. Бүгдээрээ гаргачихарай. Филиппо 1-ийн 29. За одоо энд биш үү те. Хавчлаг зовлонтой хамт дагалдаж орж ирдэг зүйл зэ. За 1-2-3 29 шүү. 1-2-3 хаяа. Учир нь Христийн төлөө түүнд зөвхөн итгэх бус түүний төлөө зовх нь та нарт сойрхогджээ. Амен. Энд хоёр юм өгөгдөж байгааз. Нэг нь зовх гэж юм те. Та нарт сойрхогджээ, өгөгдөжээ, бэлгэлэгдэжээ. Өмнө нь юу вэ? Даслын өмнө. Итгэл байгааз. Тэгэхээр арда Христ ингэсэн шүү дээ. Христийн төлөө. Энэ Христийн төлөө гэдэг нь 9 шүү дээ, тэ. 8 дахь болохоор зүвт байдлын төлөө. Илүү дэлгэрүүлээд Христийн төлөө. Одоо дэлгэрүүлсэн төвшөнд ягдаж байна. Христийн төлөө Христийн төлөө итгэх гэдэг итгэл нь биш тэ. Бэлэг болгож өгдөж байгаа заяа. Дээр нь нэмээд энтэй яг зэрэгцээ нэг юмны хоёр тал гэдэг шиг итгэлтэй хамт Христийн төлөө зовх нь хамт өгдөж байгаа. Бэлгэлэгдэж байгаа. Тэгэхээр зовлон зүвт байдлын төлөө Христийн төлөө зовдөг хүн итгэл нь дагалдаж орж идэг байхгүй. Тэгээ энэ итгэл чинь өөрөө тухайн зовлонг гал дундуур байхад шатахгүй шижир цаана ингээд шатахгүйгээр гараад ирч чаддаг юм нь итгэл байхгүй. Тэгэхээр эхний 6 байгаа тодорхой хэмжээнд байгаа л бол тэгэхээр нөгөө Паулд баярлаад байдаг чинь нөгөө би Христийн зовлонгоос хуваалцсан ямар гоё юм бэ. тий. Гээд байдаг нь Христийн зовлон хуваалцсан бүр тэнгэрлэх шагнал нь улам их болж байгааг мэдээд болохоор итгэлээрээ бүр ингээд мэдрээд амтлаад локкороо ч гэсэн бүр ингээд те нэг юм хүнийхээр ярьж байгаа шүү дээ. Ингээд нэг ашиг хөнжөө нэг манаас ингээд илүү зөв юмд хөрөнгө оруулалт хиймээ гэдэг тэр хүний юмар бодоход хүртэл тэнгэрт угаасаа бид нар үзэн Мата 6 дээр та нар газар дээр биш тэнгэрт эд баялаг хураагдсан байхгүй юу? Өөрөөр мөнгөний хойноос яг гэж хэлсэн шүү дээ. Тэр нь гэхдээ энэ газар дээр биш тэнгэрт. Тэр тэнгэрт мөнгөний хойноос яг мөнгө биш л дээ мэдээж шагнал нь юу гэдэг нь тодорхой гэж ярьсан шүү дээ. Тэнгэртээ тодорхой бас нэг юм ялгаатай шагнал нь юунаас бий болж байгаа гэхээр зовлон Есүсийн төлөө зүвт байдлын төлөө зовдөг хүмүүсэнд зовлон нь өөрөө баг мөнгөнд дэвцэрт байгаа байхгүй. Тэгэхээр зовлон нь өөрөө зовхыг хүсээд биш шүү дээ. Зүвт байдлын төлөө ингээд зовоод бусдын хайрлаар бурханлаг байгаа, бусдын төлөө байгаа, зүвт байгаа, ариун байгаа эхний 6 чинь байгаа тохиолдол автоматар бид нар хүсэхгүй байхад хүртэл зүгээр ингээд зовлон ороод ирж байгаа байхгүй. Гэсэн чинь орж ирж байгаа зовлон хүртэл зүгээр орж ирж байгаа биш. Зовлонтой хамт ингээд итгэл гэдэг нэг хүч орж ирж байгаа. Даах чадал орж ирж байгаа юм зэ. Ингээд зовлон гэдэг амар хүнд. Гэсэн дааж чадахгүй. Итгэж биш хүн бол дааж чадахгүй. Гэхдээ зүвт эхний 6 байгаа хүмүүс дагалдаад итгэл өгдөж байгаа байга булчин ороод ирж байгаа. Ариун сүнс итгэл. Гэсэн чинь ингээд даад булчин сууж байгаа. Нөгөө нэг хүнд өргөж байгаа хүнд юм нь хүртэл зовоод байгаа юм шиг боловч тэр нь эргээд цаашаа мөнхийн улсад мөнгөнд дэвсгэж тусч байгаа байхгүй баг. Мөнхийн улсад шагнал болж өргөдөж байгаа. Юм учраас Паул байнга ярьдаг. Энэ дэлхийн энэ цагийн ялихгүй энэ цагийн түрхэн зуурын заяа. Энэ дэлхий дээрх амьдралынхаа зовлон түрхэн зуурын гэж хэлчихэж байгаа. Тэгснээр ялихгүй хүсэж байгаа юм заяа. Тэгэхээр бид нар 2 дугаар Коринт 11-ийг харах юм бол хардаа
Паулын зовлон ялахгүй биш заяа. Та 2 дугаар Коринт 11 харах юм бол Паулын зовлонгийн баахан чагсаалт байгаа. Есүсээс хүртэл илүү ташуурдуулсан заяа. 5 удаа 39 ташуурдуулсан гэдэг санагдаж байна. Есүс 1 удаа 39 ташуурдуулсан шүү дээ. Есүс Паул 5 удаа дээр нэмээд 1 удаа яг өгсөн Паул зэ чулуудуулаад яг өгсөн бохоггүй. Тэгээ өгсөн гэж бодоод хаяа явцсан чинь Есүс Бурхан түүнийг амьлуулад гэх мэтлээ ингээд тартаа Паул амар 30-аад жил зовсон зэ. Гэсэн чинь 30-аад жилийн зовлонгоо төрхөн зурын. Тэснэ тэр түрүүн ярьж байгаа амар одоо бид нар удахгүй шин зэ хамгийн төсөөлөл нь баахан зовлонгоо ялахгүй зовлон гэдэг байхгүй. Тэг ингээд хүрэж чадчих байгаа юм түрүүн чи мэдэрсэн итгэл байхгүй. Итгэл байгаа хүнд эхний 6 буюу зөвд явдаг хүнд итгэл нь дагалдаж орж ирээ. Тэр итгэл нь ингээд булчин суулгаад ямар ч зовлон орж ирсэн ингээд шууд цаана тулаад тэгээд нэг юм бараг ийм байхгүй нөгөө нэг юм энэ дэлхийн мэдрэх үе 5 мэдрэх үе энэ дэлхийн 3 хэмжигдэх хүнээс ингээд давчиж байгаа байхгүй. Цаг хугацаа орон зай хэмжих хүн бүр даваад ингээд шууд тэнгэрийн уулстай холбогдчихж байгаа. Тэгсээ ингээд 5 мэдрэхүүс бүр даваад 6 хэдэн мэдрэх хүн бүр сүнслэг нэг мэдрэхүүтэй орж ирээд бараг нөгөө супермен гэдэг шиг нэг юм ер бусын чадвар нь итгэл дотор байгаа байхгүй. Тийм учраас тийм хүн супермен баг өөрөө ингээ баахан бууцсан чинь зүгээр л нэг загтсан шүү дээ гэж ярьж байгаа даа баг адилхан байхгүй. Баахан те акагаар суперменийг бууцсан чинь харин тийм учраас теологчид тартаа Паулыг бүх цаг үеийн хамгийн агуу итгэж ярьдаг байхгүй. 12 дагалдагч нараас хүртэл Паул илүү гэж үнэлдэг. Намайг даган дуурай цаа. Тийм учиртай байна тест. Яа Есүс даган дуурай гэж хэлээгүй байсан чи. Тий. Паулыг даган намайг даган дуурай гэдэг яг цөмөр ингээд намайг даган дуурай гэдэг теологийн хувьд ингээд тайлбарлчих юм бол Иохан 16 дээр Есүс юу гэдэг вэ гэхээр би явхан танарт ашигтай гэдэг байхгүй. Яг тэрнээс өмнө Иохан 16-гийн 7-8 хацаа байгаа зөө. Би ингээд танарт олон юм хэлмээрээ. Тэгэхээр та нар дааж чадахгүй, ойлгож чадахгүй. Харин би явбал танарт ашигтай, явбал туслагч ирээд танарт асар олон юм ярьж өгнө. Тэр туслагч нь эрэхтэй Паулын дотор ирсэн байхгүй. Зөвхөн Паул биш шүү дээ. Баахан хүмүүс. Гэтэ Паул онцгой ашиглагдсан байхгүй. Шинэ гэрээний 27 номны бараг 13-ыг бичсэн байхгүй. Тэгэхээр маш онцгой ашиглагдсан боيو Паулын доторх ариун сүнсээр дамжуулан Есүс эцгийн баруун гар талаас ариун сүнс өөрөөсөө ярьдаггүй байхгүй. Яг Есүсийн үгийг л ярина. Гэсэн Есүсийн үгийг Паул ярьсан гэсэн үг байхгүй. Тэгэхээр Есүсийн зорилго нь 3 жилийн дотор ингээд гол юм аягаар яваад өгсөн. Тэгээ үргэлжлүүлээд Паул бүхээгаа өгсөн гэсэн үг байхгүй. Тэгээ баг Есүсийн одоо юу гэдэг төлөөлөгч нь, жинхэнэ төлөөлөгч нь тэр ч утгаараа элч төлөөлөгч нь Паул болоод маш бодиттой ингээд өөрийгөө харуулж байгаа юм тэр. Тийм учраас одоо энэ зовлон. Одоо тэгэхээр саний энэ дээр ярьж байгаа энэ зовлон ирэх нь гарцаагүй. Гэхдээ энэ нь эрэхтэй энэ зовлон өөрөө бэлэг гэд байгаад байгаа шүү дээ. Одоо цөмөр энэ саний энэ Филиппо 1:29 гэсэн шүү дээ. Учир нь Христийн төлөө түүнд зөвхөн итгэх нь бус итгэх нь бус бас түүний төлөө зовхон та нарт сойрхогджээ, бэлэглэгдэжээ гэдэг санаа байхгүй юу? Тэнгүүд нэг ингэ хардаа. Итгэл биднэрт бэлэг болж орж ирж байгаа. Өөрөөр хэлбэл үүрэг даалгавар, ачаа дарамт биш шүү дээ. Бэлэг. Тэрнтэй яг адилхан зовлон бас бэлэг гэсэн үг байхгүй юу? Итгэл бэлэг гэдэг нь хаана байгаа юм? Тэгээ би гаргаагүй зөөр Эфес чэдэлцэн мэдж байгаа. Эфес 2:8 дээр гэдэг байхгүй юу? Та нар нэгүслийн учир итгэлээрээ аврагдсан. Энэ нь Бурхны бэлэг. Учираас хэн ч өөрөөс үйлсээрээ сайрахгүй гэж байгаа байхгүй юу? Итгэл нь Бурхны бэлэг. Тэгэхээр итгэл нь Бурхны бэлэг юм чинь зовлон нас Бурхны бэлэг байхгүй юу? Нэг юмний хоёр тал. Зовлон бэлэг. Яагаад бэлгийг хэлсэн шүү дээ? Маш бодиттой энэ Тэнгэрийн улс шагнал яригдаж байна. Нэг талаараа нөгөө талаараа энэ дэлхий дээр ургац хураалт яригдаж байгаа. За тэрнээс гадна хардаа 28 дугаар ишлэлээр маш гоё. Бас зовлон авралын тэмдэг байгаа зэ. Зовлон хавчлах нь. Сая бид нар 29-ыг уншсан шүү дээ. Филиппо 1:28-ыг уншъя. 1-2-3 мөн эсэргүүцэгчдийн юунаас ч айд сүрдэхгүй байгааг чинь би сонсон. Энэ нь тэдэнд сүрлийн тэмдэг, харин та нарт Бурханаас ирдэг авралын тэмдэг юм аа. Амен. Ингэж байгаас эсэргүүцэгч буюу хавчигчд гэдэг хавчлагаас нь та нар айхгүй байгааг чинь би сонсноо гэдэг Филиппочуудын талаар ярьж ирсэн аа. Тэдний хавчиж байгаа заяа. Бидний хавчиж байгаа үйл итгэгч нарын хавчиж байгаа байдал нь тэднэрт сүрлийн тэмдэг. Энэ бидний хавчиж байгаа хүмүүс энэ нь үйл итгэгч хүмүүс, сатааны гар хөрөл бологсод энэ нь мөнхийн ял шигтгэлтэй хүмүүс гэдгээр тэд нар өөрсдөө бидний хавчиж байгаагаараа өөрсдөд нь баталж харуулж байгаа гэж байгаа байхгүй.
Харин бид нар хавчлагыг авж байгаа нь авралын тэмдэг гэж байгаа. Маш чухал теологи санаа, маш чухал санаа. Аврагдсан гэдгээ бид нар яаж батлах юм? Тэгэхээр нэг маш чухал тэмдэг энэ байгаа. Гэтэ мэдээж илүү өөр ярьдаг нь те Бурхны үгийн дагуу зөвхт явж байгаа хүмүүс. Гэтэ энэ болохоор үр дагавар яриад байгаа байхгүй. Зөвхт үнэхээр улам илүү зөвхт яваад байгаа хүмүүс нь энэ дэлхийн ертөнцийн зайлшгүй хавчих нь тодорхой гэдэг түрүүн бид нар бага ишлэл уншсан те. Хавчлага их нь зайлшгүй тодорхой. Зөвхт явж байгаа бол хавчлага зайлшгүй ирнэ. Тэр ирж байгаа хавчлага нь зөвхт явж байгаа юм буюу аврагдсан чинь тэмдэг болж байна гэж ярьж байгаа. Тэгээ энэ хавчлагтай хамт хүч нь итгэл нь орж ирж байгаа. За дихтэй учиртай одоо 1-р Коринт 10:13. 1-р Коринт 10:13. За бүгд болохоор хамт уншъя. Олцсноо. За 1 Коринт 3:e. Та нарт учирсан сорилт нь хүнд тохиолдолгүй зүйл. Бурхан итгэмжтэй. Тэр та нарыг хэрчин хитэртэл соригдохыг зөвшөөрдөггүй. Харин дааж гарахын тулд сорилттой хамт мөн гарцыгч буй болгоно. Амен. Энэ гоё ишлэл те. Бидэнд ирдэг сорилт зовлон хавчлах нь бүх итгэгчнэр тохиолддог зүйл. Гэхдээ Бурхан итгэмжтэй шудраг учраас биднийг хардаа хэрээс чинь хитэрсэн байдлаар хардаа дааж чадахгүй хэмжээнд сорихгүй гэж байгаа. Зүгээр манусын нэг юм дуртай биш яг Библийн үг нөхгүй. Тэгэхээр эдгээр зүйлсүүдийг чийлэх нь маш чухал. Сайн аа гэх. Зовлон хавчлага их нь гарцаагүй. Гэхдээ эрэхтэй эзэн шудраг учраас бас дэлхийн ертөнцийн удирдах байгаа сатаныг заримд нь зөвшөөрөө заримд нь зөвшөөрдөггүй. Бурхан сатаныг хордно шүү дээ. Тийм учраас дамаа шинэ гэрээнүүд бүр ингээд хорьсон юм зүйлс бас байгаа. Тэгэнгүүт хардаа хавчлага бид нар үнэхээр мундаг явж байгаа мөртлөө байнас ингээд үнэхээр сул дорой хэсгүүд байгаа шүү дээ. Гэсэн сул дорой хэсгүүдийг нь харгалзан үзээд зарим хавчлагуудыг ирүүлэхгүй гэсэн үг байхгүй юу? Зарим сорилт зовлон ирүүлэхгүй гэсэн үг байхгүй юу? Даах хэмжээнд ирүүлнэ гэсэн. Харин нэг логик бодоорой зөө. Хэрвээ эртсэн л байх юм бол дааж чадна гэсэн үг. Тийм байгааз хэрвээ эртсэн л байвал эзэн дааж чадна гэж мэдэж байна гэсэн. Нөөник эртсэн сорилт нь онцгой. Сорилт гэдэг нь болохоор одоо нөгөө нэг түрүүн биелсэн гимэн сорилт үл яриаг бүгд ойлгоцсон тий. Юун зовлон. Тэгэхээр унаа штэ угаасаа. Унан зэ. Унан заримдаа унахгүй. Гэтэ энэ хараад тийм учраас энд бид нар суралцж байгаа юм зэ. Дайн тулаанд ороод шарах авна. Ингээд юм болно. Гэхдээ өвчхгүй хэмжээнд байхын тулд наан ингээд сураад байгаа байхгүй. Одоо энэ ишлэлээр хүртэл байгаа сте. Та нарыг хэрээс чинь хитэртэл соригдохыг зөвшөөрдөг. Харин дааж гарахын тулд өөрөөр хэлбэл унахгүй даваад гарахын тулд сорилттой хамт гарах гарцыг ч өгдөг гэж байгаа. Нөгөө нэг хүн дарамт болоод ороод ирж байгаа нөхцөл байдал хэрүүл уруул үр шир өвчин зовлон дотор нь заяа ингээд гарц нь байдаг байхгүй. Бараг энийг харахад сорилт нь баг сорилт биш болчих. Харин тий. Бас давчих юм биш. Сорилт биш сургалт болдог байхгүй. Сургалт, дасгалжуулалт, дадлаг, турникийн өргөлт. Тэрнээс шууд дээрээс ингээд 40 тонн тийм орж яад манаас бяцлаад алдаг тийм хүндийн жим биш зэ. Ийм. Гэтэл хэцүү. Тий. Гэхдээ энэ хэцүү нь юу вэ гэхээр манаас зовоох биш. Энэний төлөө байхгүй. Булчингийн төлөө. Тэгээ булчинтай болоод ирэхээр нөгөө нэг баг ингээд улам чадваржаал ирнэ гэсэн. Гэхдээ энэ чадварчж байгаа нэг талаараа нөгөө талаараа тэнгис чагнал яригдчих. Тэрнээс гадна хүмүүсийн аврал хэрэгдэж шүү дээ. Манус зүйлийнхаа одоо бид дараа шатар үзэн гэрэл давс болно хүмүүс биднээр дамжуулан найдвар аавн, урамшин, аврагдана, бурхан алдаршин ингээд амар олон талтай нэг юм байгаа байхгүй. Тэгээ зовлон дотор чинь. Тийм учраас Ром 5-даар шигсэн зовлонтойтой хүртэл бид баярлдаг гэж байгаа байхгүй. Тэгээ нөгөө нэг бидний удажсэн зовлон зүдгүүр нь төвчээрийг үйлдвэрлэдэг, төвчээр нь дуршлагтай батлагдсан зан чанарыг үйлдвэрлэдэг. Батлагдсан Есүстэй адилхан булчинтай батлагдсан зан чанар нь найдварыг буюу дараачийн хүндийн жин ороод ирэхэд найдвартай өргөнө. Ягаад гэхээр энэ маш бодиттой мэдэрж байгаа. Зовлон мэдэрсэн, төвчээр булчингаа мэдэрсэн, дараачийн орж ирэхэд дахиад өргөхөө мэднэ. Найдвартай гэсэн үг байхгүй. Тийм учраас ингээд зовлон зүгээр нэг юм хэцүү юм биш байгаа байхгүй. Тийм маш ягаад гэхээр эзэн дотор нь ингээд дагалдах уурга муурга хүч чадал бүх юм өгсөн. Тэр нь итгэл. Тэгээд энэ дээр хараад итгэлээс гадна энд Бурхны үг ариун сүнс байгаа байхгүй. Одоо энэ харах юм бол сорилттой хамт гарах гарцыг ч өгнө. Гарах гарцыг олж илрүүлэхийн тулд сүнс ба үнэн өгөгдсөн байхгүй. Ариун сүнсээр Бурхны үгээр ариун хүмүүсийн нөхөрлөлөөр, ариун сүнстэй нөхөрлөх нөхөрлөлөөр
Өөрөөр ярих юм бол ингээл нөгөө чуулган. Бүтэн сөөдрийн чинь нөгөө нэг дасал манусыг чөтгөр даслуулах гэж оролддог юм чинь. Тэгээ энэ цаг дээрээ ингээл байх юм бол энэ цагаар чинь ариун сүнсний нөхөрлөл, ариун хүмүүстэй нөхөрлөл, ариун сүнс бурхны үг. Эдгээр чинь ингээд сүнс ба үннээр ингээд тухайн зовлонгоо тийм учраас зөвхөн ингээд энэ бүтэнсээ өдрийн мөргөл хүндэтгэл нь зөвхөн магтаалын цаг, номлолын цаг биш байхгүй. Итгэгч нарын хооронд ярилцах цаг. Бид нар ингээд байнга мэдээд байдаг тийм. Ярилцах үедээ тэрнээс гадна дагалдуулт үг нэрэгддэг. Итгэгч нар энэ дээр ч гэсэн ярилцахад амждаг байхгүй. Угаасаа бид нар ингээд цаг завгүй, ядаж мадраад ингээд бөө юм. Тийм учраас дагалдуулт нэрэгддэг байхгүй. Нэг хүнтэй нэг хүн. 7 хоногийн бусад өдрүүдэд хоорондоо товлоод тэгээд яах вэ гэхээр би биентэйгээ ингээд зовлонгоо асуудлаа ярилцсан гойд ариун хүмүүсийн нөхөдөл Библиэтэйгээ хамт ариун сүнстэй хүмүүс ярилцах үед тухай зовлон дотроос нь ингээд мөрдлөх хийгээд мисалт хийнгүйд дотор нь гарцсан байж идэг байхгүй. Тэгэхэд бол зайлшгүй яриад хоорондоо ярилцаад Библи судлаад ингээд тэгхийн бол нөгөө зовлон чинь сүлдээ ингээд хүч болоод ингээд те болно гэсэн. Тэгэхээр арда сорилттой хамт гарц өгнө. Өөрөөр хэлбэл хавчлагтай хамт итгэл өгөгдөж байгаа. Сорилт орж ирнэ, хавчлага орж ирнэ. Гэхдээ гарц байна. Тэр нь итгэл сүнс бурхны үг тий. Яг нь итгэл гэдэг нь ерөөсө Библийн дагуу итгэл гэдэг нь нэг л юм яригддаг нь юу вэ гэхээр бурхны үг амлалтанд итгэх итгэлийг л яригддаг. Тэрнээс зүгээр нэг юм өөрийнхөө хүсэл мөрөөдөл хоосон юмд би итгэл авах юм бол биелнэ гэдэг юм дэлхийлэг итгэл биш. Одоо чөтгөрийн нэг юм тий буруу сургаал биш. Бурхны үгэнд л итгэдэг итгэлийг л итгэл яриад. Тийм учраас энэ өөрөө итгэл гэдгийн цаана бурхны үг ариун сүнс яригдж байгаа гэсэн үг шүү. Тэгэхээр арда энд нэг юм харж байна. Түрүү ихэнд асуусан. Ингэсэн шүү дээ. Хавчлаг бид нар үнэхээр мундаг байх юм бол хавчлаг зовлон ирэх нь гарцаагүй. Тэгэхээр шагнал яригдчих чинь тэрнээс гадна энэ зовлон хүртэл бид нар дээр ингээд маш бодиттой мундаг болгож ингээд ярина. Тэгсэн чинь Монгол тэгвэл Монгол цуглаанд ер нь энэ газар дээр байгаа зарим одоо юу гэдэг нь тухайн улс үндэстний цуглаанд хавчлах хэр байгаа юм бэ гэж асууж штэ. Монгол нийгэмдэр Христ итгэгч нарыг бүр маш бодиттой улс төрийн хэмжээнд бүр бодтой ингээд зарлаа хүмүүс цуглаад ийм авчлага байгаа юм уу? Байхгүй шүү дээ. Зүгээр нэг юм үзэл юу гэдгийг те одоо нэг юм хувь хүний чиглэл. Яг энэ тэгээд одоо би хавчлагын тайлбар нь хавчлага гэдэг нь өөр юу байхгүй юу? Энэ үг нь ороод ингээд маш бодиттойгоор араас нь ингээд мөшгөөд хөөгөөд ингээд хорлох гээд хөөгөөд ингээд хөөцөлтөнд явахыг хэлж байгаа байхгүй юу? Хавчлага гэдэг нь. Энэ дээр харах юм бол хэлж байгаа шүү дээ. 9 дээр надаас болж та нарыг доромжилж хавчиж гэдгийг сайн ярьж байгаа шүү. 8 дээрээс байгаа. Тэгээд доромжлох гэдэг нь юу гэж нүүрэн дээр нь шууд ингээд нөгөө хүнийх нь хавчиж байгаа хүнийхээ нүүрэн дээр нь нулимаа доромжлоод ингээд гутааж байгаа нэг юм нүүрэн дээр нь хилж байгаа нэг юм муу мухай байр суурь зэ. Хавчих гэдэг нь болохоор бүр маш бодиттой ингээд тэр хүнийг бүр устгахын тулд хохирохын тулд араас нь ингээд бодлоготойгоор хөөгөөд ингээд зориулт гаргаад явж байгаа хавчлага. Тэгээ Монгол ийм итгэгч нар ингэж хавчиж байгаа юм уу? Тэ? Нөгөө хэд нь байж магадгүй. Яг энэ хавчлага өөр шүү дээ, тэ. Тийм учраас энэ хавчлага байхгүй бол зөвхт байдлын төлөө эхний 6 нь маш бага байна гэсэн. Эсвэл байхгүй байх магадaltaй. Эхний 6-ыг бий болгох хамгийн боломжтой юу чинь сайн мэд тараалах байна. Одоо энэ сайн мэд тарааж явах үед яг энэ 6-ыг дотор бүрэлдэхүүн нэрхүү хөгжмөр. Тэгвэл дараа нь хавчлаг дараа гэдэг. Аха. Тэр хоёрыг сайн мэдээр хэлсэн. Нэг авах балаж байгаа тийм. Аха. Яг тэгэхээр сайн мэдээ тараах нэр яг тийм ээ те. Сайн мэдээ тараах нь хамгийн бодиттой амар тайвны тогтоод сүнсэндээ яадаг бол амар яадаг бол. Тийм. Би бүрхэн би ярьж чадахгүй алийг гад. Яг үнэ. Тэгвэл яг ерөөсөө яг хамгийн бодиттой жишээ бол сайн мэдээ шүү те. Яг ингээ өөр жишээнүүд байж болно. Одоо ингээ те ажлын газар дээр ингээ тодорхой байр суурин дээр ингээ те одоо юу санал нэгдэхгүйгээр ингээ улс төрийн гишүүд яах юм ингээ. Тэгэхээр маш бодиттой нь сайн мэдээ шүү те. Хүн болгоно нээлттэй. Тэгэхээр сайн мэдээ буюу эхний 6 Паулс өөрөө сайн мэдээ ярьж байгаа л ч. Тий, яг үнэ. Тэгэхээр одоо сайн мэдээний дотор эхний 6 байл. Эхний 6 те дүр төрх байхад 2 үр дагавар гарч байгаа байхгүй юу? Нэг нь болохоор амар тайван тогтож байгаа. Өөрөөр хэлбэл сайн мэдээ зарим нь итгэнэ. Тэгээ бурхантай нэгдэнэ. Эсвэл та нарт чамтай нэгдээд цуглаанд чи ирнэ. Нэг үр дагавар нь. Эерэг. Сөрөг нь болохоор та нарыг хавчна. Чамайг хавчна. Тэр нь хавчлах нь 3 байдлаар ирээд байгаа байхгүй юу? Нэг нь нүүрэн дээр чинь өө гадны хийнэ мэнэ гэж чамайг доромжлно. Нөгөөт нь болохоор маш бодиттой чамайг барай зодож магадгүй. Тэ ингээд тэ улс төрийн хэмжээнд бол маш бодиттой хавчлах яригдах гэдэг шүү дээ. Итгэгч нарыг цөмөрөө алын малыг гэдэг. Эцсийн үед ийм болно шүү дээ. Ер нь бол 3 жил хагас бол ийм маш бодиттой болно.
дэлхийд даяар удахгүй болно. Тэр наан өргөлт гэдэг зүйл байх юм бол бид нар авахт чинь өргөлт гэдэг онол Библийн дагуу биш болж таарах юм бол бид нар тэрнтэй нүр тулна гэсэн. Тэг өргөлт гэдэг нэг юм байгаа байхгүй. Ямар ч байсан Есүс ирэхээс өмнө 3 жил 6 сарын маш бодиттой дэлхийд даяараа итгэгч нарыг авчина. Библийн дагуу. За, тэнгуүтэ гүтгэх гэдэг нь шүү дээ маш хэцүү. Гүтгэх гэдэг нь болохоор юу гэхээр эхнийх нь болохоор зүгээр бодиттой зүгээр ингээл хутга гурчгүй манаас ингээл хохирох гол зодож модгол ингээл идэж явах юм авчаад. Нөгөөд нь болохоор нүүрэн дээр ингээл маа балиар гадны хинэ мэнэ балиар яадаг улсаа бодолцсон ингээл оромжлно. Эсвэл гүтгэх нь болохоор мануусын нөгөө нэг зөвхт байдлыг зөвхт биш гээд тэгэд аманд минь хилээгүйгийг хэлсэн болгоод тэгэд нэг бидний шудрах байдлыг шудраг занг хөдөөсөн нэг юм амар хэцүү байдал байхгүй гүтгэх. Та нарын эсрэг зүсэн бүрийн ёрын юмыг худлаар ярихад та нар өрөөлтэй гэдэг байгаа байхгүй. Ёрын муухай зүйлсүүдийг үйл итгэгч нар ингэн штэ. Та нар бодоорой. Гэхдээ би ийм зүйл баг байгаасаа гэж найдаж байна. Баг. Гэхдээ ер нь ингээд эцсийн цаг үед ийм зүйл олноороо болно. Чуулга итгэгч нар дотроос урагч нар хүртэл гарч ирнэ гэж байгаа байхгүй. Тэг юу хэлэхэд байгаа хэрэг ингэж байна. Манус ингээд зүвд байхад үйл итгэгч нараас манусыг гүтгэж байгаа зүйл гарч ирж байна. Үйл итгэгч нар гэдэг нь хаана байгаа юм? Цулааны гадна байгаа. Гэтэл Библи дээр маш тодорхой давтан хэлдэг. Цуглаан гэдэг энэ дотор Бурхных биш хүмүүс хүртэл байдаг. Энэ бол ерөөсөө сонсоход амар хэцүү. Тэгсэн мөртлөө заавал мэдээд, заавал сэрэмжтэй байгаа, заавал эцсийн хүртэл дагалдуулсаар, эцсийн хүртэл шалгасаар, энэ батаа цэцгийн маань аврагдсан уу юу гэдэг шалгасаар шууд аврагдсан ингээд биш. Тэг ингээд маш сэрэмжтэй эцсийн хүртэл ингээд явахгүй бол угаасаа Мата 7-оор бид нар үзэн шүү дээ, тэ. Бидний байнга ярьдаг, тэ. Олноороо та нарын дундаас чинь эзэм нэг хүмүүс гарч ирнэ. Цуглаан дотор л хүмүүс Есүсийг эзэн бол миний хаад гэдэг хүмүүс итгэж биш хүмүүс болохгүй шүү дээ. Цуглааны хүмүүс л эзэн бол Есүс гэдэг дуулан заяа. Гэсэн та нар дотроос олноороо гэдэг байхгүй. Есүс өөрөө шүүлтийн өдөр тэр өдөр олноороо та нар дотроос намайг эзэн гэдэг хүмүүс гарч ирнэ. Гэсэн чинь тэдгээр хүмүүс би юу гэж хэлэх вэ гэхээр би та нарт чамтай би огт дотны харилцаа тогтоогоогүй. Ёс бусыг үйлддэг хүмүүсээ надаас чи зайл гэд галтаа тамд хайна гэдэг байгаа байхгүй. Тэр шүүлтийн өдөр. Тэр нэг хүмүүс ардаа өөхөх хүртлээ итгэсээр байсан байгааз өөрийгөө итгэж гэж бодоод тэр амар гашуун тэр Библиэр хүртэл гарч нь юу гэж байгаа гэхээр Матфеогийн 21-23 дээр өөрийгөө мэхлэгчд гэдэг гарчтай байхгүй. Тэгэхээр ийм хүмүүс амар. Тэр юу хэлэхэд байгаа хийж байгаа. Үйл итгэгч нараас үйл итгэгч буюу хүмүүс ингээ манусыг гүтгэж байгаа тохиолдол гарч ирнэ. Тэрнээс гадна итгэгч нар гэгдэх хүмүүс дотроос хүртэл бид нарыг гүтгэх хүмүүс гарч ирнэ. Тэр нь яг жинхэнэ манай итгэгч байж магадгүй зэ. Гэтэл бас итгэгч биш хүмүүс шиг магадгүй. Хэлэхэд байгаасаа манус өөрөө л зөвд явах нь чухал. Гэтэл зөвд яваад байхад мэдгүй хинээс чи манайхнаас ч юм уу манайхын бишээс ч юм уу ингээд юм гарч ирнэ гэдэг байхгүй. Гэтэл чи та бид нар биш тэ үнэхээр л тэр хүний хэлсэн шиг худлаа юм хийгээд хулгай хийгээд гим үйлдээгүүл болвол тэр хавчлах чинь шагналын хавчлаг болчихж байгаа байхгүй. Нөгөө өмнөнийг мартцээ. Тэр хүн яг итгэж болоод хавчиж байгаа мó эсвэл зүгээр сул дорой тэр балчраараа байгаа итгэж болоод хавчиж байгаа мó мэдэхгүй тэр хамаагүй. Гол нь та зүвт байгаад таныг гүтгэж байгаа Есүсээс болж зүвт байдлын төлөө гүтгэхэд та нар ерөөлтэй гэдэг байгаа сте. Тэр би яагаад бүр ингэж цуглаанаар үрт оруулаа ярьчихж байгаа гэхээр маш тодорхой хэлсэн. Энэ нэгдэл дотор үйл итгэгч нар байгаа гэсэн үг. Тодорхой үстэй. Өнөөдөр ингэж цуглаанд ирж байгаа хүмүүс шууд дамаа Азийн нөгөө нэг Азуудыг хүртэл Азуудын талаар ингээд хөрсөн дээрх одоо юу гэдүүлээ нэг юм гэдэг нэртэй ном байгаа байхгүй. Тэрийг ингээд уншаад судалж ирсэн. Тэгэхэд Азууд шууд сайн мэдээ сонсоод итгэлд ирдэггүй бүр ингээ факт байгаа байхгүй. Ихэнхдээ тэгж ирдэггүй зэ. Европод буюу илүү логиктой философи гүн ухааны яадаг ингээд тийм хүмүүс ахуй амьдрал нь ингээд улс мулсынхаа хөжлөөрөө ингээд гайгүй улс төрийнхээ юмар гайгүй болцсон хүмүүс арай өөр байгаа зэ. Гэтэл Азууд болохоор тэгж ирдэггүй гинэ. Шууд ихэвчлэн махан биеийн хэрэгцээнд биелэгдэх юм бол цуглаанд явж эхэлдэг гэж байгаа зэ. Эсвэл махан биеийн бодиттой өвчин идэгрэх эсвэл идэж уух зүйл хүүхдийн сургуулийн төлбөр дээр нь нэмээд сүнслэг хэрэгцээнүүд.
Тэгээ илүү янзын хараалаас ангижрахтай ингээд илзүүн янзын нэг тийм зүйлсүүд. Тэрийг нь хангах юм бол хэрэгцээг нь хангах юм бол цулаанд ирдэг гэж байгаа. Тэгснээ аврагдах шатны процесст явагддаг гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр хэлэх гээд байгаас нь юм байна. Өнөөдөр ирсэн цулаанд ирсэн хүн сарын дараа аврагдаагүй байх ч магадaltaй гэсэн үг байхгүй. Тэр сарын хооронд маниустай харилцсан. Жилийн дотор ч ихсэн аврагдаагүй байх боломжтой. Жилийн дотор харилцсан. Тэгж ихтэй маниусыг бүтгэж магадгүй. Гэсэн чинь өө та итгэж юу гэж гээд ойлгосон шүү дээ. Тэгэхээр ерөөсөө бид нар өөрөө л зүв байх нь чухал. Эхний 6-нд байх нь чухал. Тэгэхээр үр дагавар нь хаанаас ч ирсэн бид нар тэр хавчлах нь ерөөлтэйе тэнгэрдэх шагналч нь агуу гэж байгааз. Тэгэхээр тэрэн дээр л цөмөрө фокуснаа гэсэн үг шүү. За тэгээд нийгэмдэр юм хавчлага. Тэгэхээр хараа энд ийм үг байгаа байхгүй. Хараа Монголын нийгэмд итгэгч нарыг маш бодиттой улс төрийн хэмжээнд хавчихгүй байгаа нь биш үү? Монголчууд Христ итгэлийг хүлээн зөвшөөрсөн. Эсвэл монголчуудын маасаараа ингээд ёс суртахуун нэлээд сайн. Эсвэл ингээд Библийг үнэхээр мундаг те одоо Библийг хүлээн зөвшөөрсөн учраас Христ итгэлийг ингээд нийгмээрээ хүлээн зөвшөөрөөд хавчихгүй байгаа юм биш гэж байна зөө. За юм юусэн сонсч байгаа. Харин бид нар стандартаа доошлуулсан учраас бид нар үйл итгэгч нар Монголын үйл итгэгч нарт таалагдахын тулд ярих ёстой юм ярихгүй, таалагдахгүй юмыг ярихгүйгээр яг л нэг уурыг хөрөхгүй шиг өдөөчгүй шиг юм яриад харин яг тэднийхтэй ингээд нэг бол амар тайван итгээд нэг бол шууд хавчих маш тодорхой юм хатуу үнэнг хэлэхгүй гимшилт хөтлөх үнийг хэлэхгүй тэ харин хавчигдахад хөтлөх үнийг хэлэхгүй зүгээр л энэ хийсэлч гайгүй шүү дээ танаа хүүхдүүд чинь ингээл тэ ингээд тэгдэг ингээд нэг юм зүгээр л тэ одоо юу гэдэг бусад бүх шашинтай адилхан штэ гэдэг нэг иймэрхүү тэ юу англи хэл хэрэгтэй байдагчлан өсвөр багаасаа цуглаанд явах нь ингээд тэ англи хэл сурна ингээд нийгэмд гарч үг яриа хэл сурна урд гарч сурна тэ ингээд бибинтэйгээ нөхөлт сурна мөрнө зүгээр л нэг юм гитарын дуулан шиг л нэг дуул ингээд ярьчих юм бол яасан ч авчихгүй Монгол их хэсэгт хэрэгтэй байхгүй гэж хүн болго ярина угаасаа. Бурхны тавьсан стандартыг амар доор болгоцсон гэсэн үг байхгүй. Бурхны тавьсан стандарт чиний ярьж байгаа нөгөө сайн мэдээ гэдгээр илрээд байгаа нь тэр байхгүй. Маш тодорхой хатуу үнэн хурдхан шиг үхээс өмнө хэлэх ёстой. Гэмтэн гэдгийг хэлнэ. Бусад буддын шашин худлаа шашин. Цаана чөтгөр адилж байгаа гэд лам руу хандаад хэлэх юм уу? Хэлвэл яах вэ? Бөөгийн шашин цаана чөтгөр адилж байгаа гэд бөөд хандаад хэлвэл яах вэ? Зөвхөн Христ итгэл цорын ганц зам. Үнэн нарийн хаалга нарийн зам. Бус нь бүгд худлаа гэж хэлэх юм бол бүгд босоод өө гэж авчихна угаасаа. Хоёулаа хаашаа нэг. Тий. Тэгээ бүр ингээд итгэгч нар ингээд бүр ингээд одоо тэдний амар зайг үзүүлэхгүй годомжинд гараад ингээд улсад гараад ингээд ирэх юм бол босгоо байла Христ итгэлийг Монголыг эзлэх гээд эхэллээ. Наад бол одоо болиул цөмөрөө боссоо гэж босно угаасаа. Хэрэв манайс ихний 6 байх юм бол яг гол үннээ Библийн дагуу бариад явуулах юм бол харин ингээд дугаа болоод ингэх юм бол эвтэйхэн дундаа ороод явчих хэдүүлээгээ явчихна байхгүй. Тэгэхээр арда хавчлага байхгүй байгаа нь бидний стандартаа доошлуулсны л үр дагавар гэдэг байхгүй. Хамгийн тодорхой нь эзнийхээ тушаалыг эзэн маань бидний эзэн мөн л юм бол эзнийхээ тушаалыг дарах нь үүрэгтэй өстэй. Эзэн маань юу гэсэн? Сайн мэдээ тараа. Сайн мэдээ нь юу юм маш тодорхой. Бусдыг нүгэлтэн гэдгийг нь хэл. Бусдыг гимшилт хөтөл. Тэгээ Петр тэгээ Санхедрины өмнө зогсож байгаа. Тэгээд шууд ингээд урд нь айж ирсэн Петр ариун сүнсээ дүүснийхаа дараагаар нь нөгөө нэг мундаг хүмүүсийн ч өмнө ингээд сайн мэдээ тарааж ягаад баригдаад тэгээд та нарыг би наа сайн мэдээгээ бити тараа гэж хэлээ үсттэй. Яагаад дахиад тарааж байгаа юм? Одоо та нарыг би аллаа шүү. Бид та нарыг алъя шүү. Дахиж тараахгүй гэсэн чинь Петр юу гэдэг вэ гэхээр би та нар өөрсдөө ингээд эрүүл ухаанаар боддоо бид нар та нарт дуулууртай байх нь зөв юм уу? Эсвэл бурхан дуулууртай байх нь зөв юм уу? Өөрсдөө эрүүл ухаанаар боддоо гэ тэгээд бид нар ярьдаг юм ярина гэл ингээд шууд тэгээд тэд нар юу ч хийж чадахгүй гараа явцсан байхгүй. Тэгж байгаа Петр хэдэн жилийн дараа нэг Ром цаазуулдаг л да. Гэтэ амар тодорхой байгаа. Тэр зориг одоо тэр зоригтой байдал нь өнөөдрийн зан чанар байхгүй юу. Тийм учраас ардаа стандартаа доошлуулсан. Түрүүний Матай 6-гийн 1 дээр ингэсэн шүү дээ тий. Та нар хүмүүст таалагдахын тулд хүмүүсийн өмнө зөвхт байдлаа үйлдэхээс сэрэмжлэж хэлсэн шүү дээ тий.
Хэрв тэгэх юм бол тэнгэрт аврал байгаа ч гэсэн та нарын аав чинь бурхан та нарын аав чинь болсон ч гэсэн харин ааваас чинь шагнал байхгүй. Аврагдсан мөртлөө та нар шагнал байхгүй. Яагаад вэ гэсэн чинь та нарт хүмүүс таалагдахын тулд зөвхт байдлаа үйлдсэн. Өөрөөр хэлбэл хүмүүсийн стандартад зориулж өөрсдийнхөө бурхны зөвхт байдлыг доош нь буулгаад хүмүүсийн стандартад болгоцсон учраас шагнал байхгүй гэж Матай 6-гийн 1-дэр хэлж байгаа байхгүй. Луг 9:26 дээр ч гэсэн та нар Есүсээс ичвэл шүүлтийн өдөр би та нараас ичнэ гэж ярьсан. Есүс өөрөө. Өөрөөр хэлбэл би тэгэхээр ингэ нараа тэгвэл амар Есүсийг ичмээр байдлаар нь би ярихгүй тэгвэл. Тэгэх юм бол Есүсээс ичих шаардлагагүй. Зүгээр би Есүсийг агуу багш гэж ярий. Тэ Есүс бол мундаг тийм юм гэж ярий. Гэхдээ Есүс бол цорын ганц бурхан. Есүс л итгэх юм бол аврагдана өөр ямар ч аврал байхгүй гэж ярихгүй. Ингэж л ярих юм бол ямар балиар юм ярьдیں۔ Чи ямар хатуу юм ярьдیں۔ Тэгэхээр манай шашныг худлаа гэж ярьж байгаа юм уу? Балиар чи Есүсийнх юм уу? Чи Есүсийнх юм уу те? Ингээд гэх юм бол яа Есүсээс ичиг гэх гээд байгаа сте. Тэгэхээр тэгсэн чинь Есүсээс ичихгүй байхын тулд би Есүсийг өөрөөр тайлбарлая. Тэгэхээр стандарт нь дахиад болгочихж байгаа байхгүй. Есүсийн тодорхойлолтыг болгочихж байна гэсэн. Тэгэхээр хавчлага ирэхгүй. За Луг 6-гийн 29 энэ маш чухал шил. Луг 6-гийн 29 26. Луг 6-гийн 26. За ингэж байгаа юм би уншия. Бүгд та нарын тухай сайнаар ярих цагт та нар золгүй ээ. Тэдний эцэг өвгөд хурамч иш үзүүлэгчдэд ч тэгж хандсан юм. Хараа бүх хүмүүс энэ дэлхийд байгаа таны амьдрал таалж байгаа бүх хүмүүс заяа. Бүгд оргил болвол, намаа болвол, ганаа болвол, их тайван болвол ёстой мундаг, ёстой зөв хүн шүү гэж итгэгч хүмүүс нь ярьж ийн мэдээж энэ бол маш сайн итгэгч биш хүмүүс ч гэсэн ярьж ивэл асуудалтай байгаа байхгүй. Бүх нэг ч хүн энэ ста балиар гараа, энэ ста нэг юм гэж ярихгүй. Бүх хүмүүс биднийг сайн гэдээвэл золгүй ээ. Маш аюултай гэж ярьж байгаа байхгүй. Ягаад тэгэхээр манус шууд нөгөө нэг түрүүний ярьсан тий. Зүгээр явахгүй байна гэсэн үг байхгүй тий. За одоо энийг анхаарах юм байгаа заяа. Тэр нь юу вэ гэхээр түрүү одоо нөгөө хамгийн ихэнд тавьсан асуулт. Хамгийн оргилгийн асуулт тавьсан байхгүй. Тэгээд зовлон гэдэг зүйл бүх хүмүүст ирэх ёстой мó? Зовлон зөвхт байдлын төлөө зовхсод, хавчигдахсад, гүтгэхсад, доромжлогсод ерөөлтэй ээ. Есүсийн төлөө ингээд ингэхсад ерөөлтэй ээ. Гिचгээр тэгвэл заавал бүх итгэгч нар хавчдах ёстой мó? Бүх итгэгч нар гүтгэх, доромжлогдох ёстой мó? Тэгж ижил тэр Тэнгэрийн аанчлалын шагналын ерөөлийг авах юм уу? Заавал нэг тийм зүйлийг хүсэх ёстой мó? Тэр зовоол ингээд хавчигдаал ингээд чулуун мулуугаа шийдүүлэл би намайг чулуугаа шийддээ би шагнал авмаар байна. Тэгээд үдэж бүдэлтэй ингэх юм уу хаашаа? Юу гэсэн үг? Тэр нэг байдалд орох нь амар чухал юм уу? Гэхээр үгүй хардаа. Энэ нь тэр нөхцөл байдлыг яриаг үзье. Одоо маш сайн анхаарай. Яагаад энэ зөвхөн хандлагыг яриад байгаа. Нэг хандлага байгаа. Өөрөөр хэлбэл эхний 7 нөхцөл байдал нь бүгдээрээ эхний 7 зөвхт байдал бүгд хандлага байсан шүү дээ. Сүнсэндээ ядуу хандлага, гашуудж байгаа хандлага. Тэрээс ингээл толгоон дээрээсээ ингээл үнс асгаал ингээл ингээл гашуудаад ингээл нөгөө боддгийн хүмүүс ингээл мөргөөл уул руугаа яваад идэг шиг ингээл яваад их юм бол тайвширна үгүй шүү дээ. Хандлага яриад байгаа шүү дээ. Хэрэг сэтгэл болохоор урд нь бид ярьжсэн дээ. Хэрэг сэтгэл болохоор зүрхний итгэл гэж ярьсан тий. Зүрхэнд хийгддэг итгэл. Тэгэхээр эхний 7 бүгд зүрхэнд байгаа заяа. Зөвхт байдлаа хавчигдсад, гашууд агсад, тэнгүүтлээ дорд хүмүүс бас зүрхнийх тэгснэ зөвхт байдлаар өсөж сангахсад хоолоор гэж гаднах юм яриаггүй шүү дээ. Зөвхт байдал гэдэг нь доторх юм ярьж байгаа. Тэгснэ инэрэнгүү хүмүүс бас зүрхнийх инэрэнгүү байдал, зүрхэндээ цэвэр ариун, тэгсэн амар тайвныг тогтоох гэл те. Амар тайван гэдэг нь зүрхний амар тайван. Тэгэхээр энэ ихний 7-нд бүгд хандлага яригдж байгаа учраас өнөөдрийнх нь бас хандлага ярьж байна гэсэн. Зөвхт байдлын төлөө хавчигдж байгаа тэр хавчлага нь бид нарыг шагналд хүргээд байгаа юм биш заяа. Хавчлага нь бидний шагналд хүргээд байгаа юм биш. Ойлгож байна уу? Хараа хавчлага ингэсэн шүү дээ. Хавчигдахсад ерөөлтэй гэх тэнгууд тэгвэл заавал хавчигдах ёстой юм уу? Хавчигдчих шагнал авах юм гэх гээд байгаа шүү дээ. Гэсэн чинь үгүй. Хавчигдах нь ерөөл хүрэж байгаа юм биш заяа. Хавчигдахад бэлэн хандлага байгаа байхгүй юу? Хавчигдахад бэлэн хандлага, айдас, хавчлага ирэхээс яана гэдэг айхгүй, айдасгүй байдал нь. Дээр нэмээд
хавчлага хийсэн чинь гүтгсэн чинь доромжилсан чинь гүтгэлгээс би айж чинь миний нэр хүнд амар чухал. Намайг доромжлохоос би айж чинь би нэр хүндээ улсын хурлын гишүүн би энэ мундаг би сагс тоглож байгаад би мундаг Азийн дэлхийн аварга болцсон энэ мундаг сагс чинь гэдэг нэр хүндээ би Есүс болж гутаамааргүй байна мэн биш. Ичхгүй хавчлага зовлон гүтгэлэг доромжлол ирэхэд би ичихгүй байна. Яа тийм доромжлол өнөөс? Намайг Есүс болоод тавчих гад юм тавьчихлаа өнөөс. Миний аим минийх биш. Үхэл шууд Паул гэсэн шүү дээ. Би үхэх нь миний хувьд ололт гэж байгаа байхгүй. Үхэх юм бол би шууд эзэнтэйгээ нэгдчихнэ. Заавал эзэн биш хандлага. Хандлага нь ирэхэд бэлэн хандлага. Тэгээд хавчлах нь ирнэ үү байна уу тэр эзний асуудал байхгүй. Гол нь ирэхэд гэхдээ яад хэлсэн шүү дээ. Эхний 6 байна уу гэдэг нь амар чухал. Эхний 6 байгаа тохиолдолд ямар нэгэн байдлаар ирнэ заяа. Тэр нь харин яг Паул шиг толгоогоо завчуулахгүй байж болно. Тэ? Хин шиг ингээд Петр шиг доошоо цавдлуулаад ингээд тийм биш мэдгүй тэр эзэн өөрөө мэдгүй байхгүй. Эзэн яг даах хэмжээнд нүгэн заяа. Тэр нь гэхдээ үхэл ирчих болно. Тэр нь үхэл ирэхэд хүртэл айхгүй. Ичихгүй. Тэ? Бэлэн байдалтай. Тэгаараа эр зөрөгтэй. Тэ түрүүний Паул хэлдгээр тулаал гарна. Ягаад тэгэхээр би шижир алтан барилга барьж байгаа. Би зөвхөн Библийн үгийн дагуу яг энэ ишлийн дагуу би ийм сонголтыг хийсэн. Тэгээд үр дагавар нь мэдхгүй. Хавчвал тэр хавчлах нь бол эрүүл ирнэ л эзэн өөрөө л зөвшөөрсөн байгаад харин яг зүв явсан чинь үр дагаварт нөгөө хүмүүс ямар гоё юм бэ, ямар мундаг юм бэ та ингэх юм бол амар тайвныг аваад нөгөө хүн чинь бид нартай нэгдэж чинь гэрэл авсуулаад Есүс итгэж магадгүй. Гэтэ би бол нь яг энэ зөв л явъя. Яг зөв итгэлийн амьдралаар байгуулъя гэж байгаа. Тэгээ хараа хавчлагыг ирэхэд зөвшөөрдөг хандлага яриад байгаа байхгүй юу? Эзэн минь ээ би танаас үнэгүй авал авсан. Та надад хавчлага ирвэл би хүлээж аавна. Яг тэгэхээр миний амьдралын эзэн би биш та миний эзэн. Та намайг мэдж байгаа. Би өөрөөс ч илүү та намайг мэдж байгаа. Юу дааж чадахыг та мэдж байгаа. Юу дааж чадахгүй та мэдж байгаа. Та өөрөө мэдээ. Миний аим таны аим. Угаасаа амийн амьсгалыг бурхан хамраар нь үлээж оруулсан шүү дээ. Хараа энэ гоё юм чухал шүү дээ. Адамын амьсгал нь Адамын хөөрийнх биш, Бурханых. Тэгснээр Есүс үхлээс амьсныхаа дараагаар нь амьлсан Есүс дагалдагч нартай эренгүүтлээ гэсэн шүү дээ. Тэд нар үлээгээ зээ. Ариун сүнсийг хүлээж авах тун. Амиа амьсгаа. Тэгснээр яг тэр амиа амьсгаа яг тэр үедээ өгөгдөөгөө зөө. Тэгээд Есүс дээшээ өргөгдөөд 10 хоногийн дараа ариун сүнс бууж ирдэ. Гэхдээ яагаад Есүс үлээлсэн бэ гэхээр шин бүтээл бүтээгдэж байгаа гэдэг. Би энийг илгээж байгаа. Ариун сүнсийг би илгээж байгаа. Та нар миний аймаар шин бүтээл болж байгаа. Би амийг чинь эзэн. Би энэ чиний аймыг би өөрөө авч явна хамгаална. Тэгэхээр амар хүчит тэнгэр газрыг ялсан, үхсдийн орныг ялсан тэр нэг тэнгэр газар дээрх бүх эрх мэдэл надад өгсөн гэж ярьж байгаа. Тэр Есүс Манусын амийг хариуцж байгаа юм чинь. Хончин маань юм чинь. Зүгээр хончныгаа дагаад ямар үхлийн харанхуй өндөөр яваг мэдхгүй тэр хончин маань өөрөө тэгэл намайг хүлчихгүй мэдж байгаа. Би бол өөр хонь юу мэдэхгүй шүү дээ. Хаана юу гэдэг бүүм сүнслэг ертөнцийг манаас мэдэхгүй. Маргааш юу болохыг ч мэдэхгүй учраас эзнийхээ өгсөн болгоныг л авъя гэдэг энэ хандлага байхгүй. За хамгийн сүүлийн санаа энэ. Энийг яагаад цөмөрлөө? Нэг open нээлттэй ярилцлага өрнүүлэхэд яг цаг болох юм шиг байна. 1:30-аас дуусах хэрэгтэй. Цөмөр хаардаа энийг гаргая. Бүгд гаргах шийдэх үү? Энэ хамгийн сүүлийн маш чухал гоё хэсэг байгаа. 2 дугаар Коринт 11 12 дугаар бүгд дээр байгаа юм. Эхлээд 11:23-аас 2 дугаар Коринт 11:23-аас. За бүгдээр хамт унших уу? За миний нөгөө уншлагын хурдыг сонсоод дагаад унших удаарай зөө. Гол нь ойлгоод цөмөрөө уншия. За олцсон уу? Гаргацсан уу? 2 дугаар Коринт 11:23-аас. За 1:23. Тэд Христийн үйлчлэгч дүү. Би ухаангүй мэт ярьж байна. Би бүрч илүү зүдэл зүтгэлээрээ ч илүү хоригдсноороо ч илүү бөгөөд тоо томшгүй жанчуулж үргэлж үхлийн аюулд байлаа. Юдэчүүд намайг 5 удаа 39 ташууртсан. Намайг саваагаар 3 жанчиж 1 удаа над руу чулуу шидцгээж байв. 3 удаа би усан онгоцны сүрэлд өртөж гүн тэнгист өдөр шөнийг өнгөрөөж байлаа. Ахин дахин аялахдаа гол усны аюул, дээрэмчдийн аюул, овог нэгтний аюул, харийнхны аюул, хоттох аюул, цөлдөх аюул, тэнгисдэх аюул, хуурамч ах дүүсийн дундах аюул. Энэ хараа хуурамч ах дүүс итгэгч нар хэлж байгаа юм шиг мөртлөө биш хүмүүс байгааз. Хуурамч ах дүүсийн дундах аюул, зүдэл зүтгэл, дараа дарамт,
байнгын нойр дутал, үлдэл, цангал, үргэлжийн мацаг, ноорол, нүцгэрэл, даарал, хүрэлд байлаа. Энэ бүгдээс гадна би өдөр бүр бүх чуулгануудын төлөөх зовнил дарамтанд байна. Мөхөстөөд байгаа хэний төлөө би мөхөстөөгүй гэж, бүдрээд байгаа хэний төлөө би шатаагүй гэж. За сонсож байгаарай. Сайрхах ёстой бол би мөхөстлөөрөө сайрхна. Үрд мөхөд магтагдах бурхан эзэн Есүсийн эцэг худал яриаг өгмөнд гэрчлэнэ. Бүр бурханы нэрийг барин байж өөрийгөө үдсэн бүх сайрхаж байгаа юм ярьж байгаа. Хардаа сайрхаж байгаа зүйл нь хардаа нөгөө нэг хавчлах зовлонгууд нөөгд байгааз. За 12. 12-ийн 7-оос 10. Одоо энд за 12-ийн 7-оос 10. 1 2 3 мөнөөх агуу гайхамшигт илчлүүдээс болж махбодод минь өргөс өгөгдөж өөрийгөө хит дүйлгэхөөс сэргийлж намайг сатааны зарлага илч дилсэн аж үүнийг надаас ангижруулж өгөөч гэж энэ талаар би эзнээс 3 таа хүсэмжлэн гуйсан юм. Тэр надад миний нэгүүлсэл чамд хангалттай. Учир нь мөхөстөлд миний хүч бүрэн төгс болдог гэж айлтсан. Иймд Христийн хүч надад орших тул би ихэд баяртайгаар мөхөстлөөрөө илүү сайрхна. Иймд Христийн төлөө мөхөстөл, доромжлол, гачигдал, хавчлаг, шахалтаа би баяртай байна. Учир нь би хизээ мөхөстөн тэр үедээ хүчтэй байдаг. Амен. Яг хэлж байгаа ч тийм. Хавчлаг зовлон дотор нь энэ дээр хараа хавчлаг. За тэрнээс өмнө хавчлагаас өмнө Паул эхлээд зөв байх буюу сайн мэдээ тараагаалтай ингээл хаанчдын төлөө явах үед хүмүүс хавчлага ирж байгаа юм. Тэгэхээр зөвхт байх нь ихнийх нь. Зөвхт байдал бий болох үед хавчих үр дагавар гарч ийн. Гэсэн чинь хавчлага нь хараа хавчигдах үед мөхөс болно заа бид нар. Гэсэн чинь мөхөс байдал байх үед эзний хүч илүү орж ирж байгаа байхгүй. Гэсэн чинь хүч тийм учраас би мөхөссөн энэ хавчлага мөхөссөн байдлаараа би илүү сайрхна. Тэгээ энэ сайрхаж байгаа энэ сайрхал нь бас цаашаага шагнал яригдаж байгаа. Хавчлага нь тэнгэрдэг шагналч нь илүү агуу учир баярлцгаа гэдэг. Тэгээд хамгийн сүүлийн ишлийг би нэр яриаггүй юм шүү дээ. Хамгийн сүүлийн нөгөө Матай 5-ынхаа тэнгэрдэг шагналч нь агуу учир баярлцгаа хөөрн баярцгаа учир нь та нараас өмнө байсан иш үзүүлэгчдийг тэд ийхүү авцсан юм. Иш үзүүлэгчид элч нар нөгөө агуу Паул маавал чи бүгд авцсан. Тэгэхээр бид нарыг ч гэсэн Есүсийг хүртэл авцсан бид нарыг ч гэсэн гэдгийг санаа авах шүү. За бүгдээрээ хамтдаа залбираад өндөрлөё.